За сайн байцгаана. За сайн байна уу? Сайн байна уу? 26 оны Идэр 9-ийн 26 оны хамгийн ихний дугаар шүү дээ. Тий 26 оны хамгийн ихний дугаар биш 2 тааш. Биш. Оны өмнө биш. Тэр өмнө бичсэн тий. Тэгээд цацгасаар байтал он гарцсан. Би бас ажилтай байлаа. Бараг цацгасаар идлээ. Энэ гайгүй энэ ажил орохоос өмнө л цацж байна. Тий. Бэлгээ яг тэрийг хариуцдаг байхгүй юу? Хариуцдаг ч тий. Бэлгээр нь баг дийлэх имэйл хариуцдаг л та. Бэлгээ хитрхийн нөгөө завгүй ажилтай байсан болохоор жоохон ажилтсан тий. Тэгсэн. Жоохон нэмшүү. Чи аяагаас усагдаад байна. Чиний харлаа. гайгүй л шүү дээ. Гайгүй тий. Гайгүй. За жоохон нэмчээ. За нэмэгдсэн үү хасагдчих уу? Нэмэгдсэн. За сайн уу? За сайн байна. Би сайн. Та хоёр сайн уу? Сайн. Чи ингэ ярих зүгээр үү те? За. Энэ баг ингэ микрофон юм шүү. Өө за. Millennium микрофон. Тэ. За гадаа амар хүүтэн мэн те. Аимшигтай. Бүр арайд энэ дүүт юм. Ажил дээр бас амар хүүтэн. Би бүр ингээд юм бланкеттай тэгснээ ингээ гар дулаацуулагч ингээ хоёр гартаа бариад ингэ сууж байгаа. Би нөгөө цонхтой айгүй ойрхон суудаг. Тэг ингээ баг ингээд салхилаад байгаа ажил дээр. Тийм цонхноос л угаасаа амар сийжилээ. Тэр тэгтээ бас нөгөө нэг ажил дээр нөгөө пар амар бага ирээд байгаа нөгөө дулааны цахилгаан станцын үүтэй бас холбоотой. Тийм. Арай бага дулаан ирж байгаа гэж тийм мэйл ирсэн байсан. Тэгээд бас амар хүүтэн баг шиг үлээ офис дээр. Одоо энэ тог тасраад байгаатай бас холбоотой юм тий. Пүр хүчин чадлаар ажиллахгүй юм шүү дээ. Тийм. Нэг дутуул ирээд юм гэсэн үг. Тийм. Өчтөр 3 тасарсан. Би яаж яхад өглөө 6 цагт унтсан юм л та. Тэгээд шүн бүх тасралтыг тоолсон. Яг ингээл тоолоо байцч тасраал за лифтэл унтгасаараас дахиад тоо ирэхээр за нойрхгүй байна гэл тэгэж бас тоолвол. Тэгээ яг тоос 3 удаж өглөө 2. Тэгээ сая яг ийшээ хот руу гарахаас өмнө дахиад тасарсан. Тэ. Хот руу юу? Хот руу шүү дээ. Тийм шүү дээ. Зайсан ч хөдөө шүү дээ. Би бол өчигдөр яг тог тасраал тэгэл орондоо ороод өглөөс ирэхэд ирсэн байсан. Тэгэл яг шөнө бол хэд тасарсныг мэдээгүй шүү дээ. Энэ тэгээд чи тэгтээ юу сторицсан байлаа? Юу сторицсан байсан? Энэ амар ууралцсан байсан шүү дээ. Энэ талаар. Энэ одоо юу гэсэн байлаа энэ үсгэлээр тий. Одоо ч энэ нэг сайд нь хэмлээ чой тий. Чойжсүр яг юу амлцсан юм бэ? Өглөө яг нөгөө нэг ажил дээрээ орж ирчээд мэдээ зэдээ нэг хальт хараад байжсэн чинь нэг мэдээлэл хийж исэн байхгүй юу? Тэгээ тэрийг ингээ хальт сонссон чинь ингээд ямар ч тийм ярьж байгаа яриа мараа нэм логикгүй тэгээд нэг юм мэрж мураад нэг юм яг юу ярих гад хэлэх гээд байгаа юм бэ гэдэг нь ч тодорхойгүй. Тэгснээ нэг юм юун дээрээ мэдээнийхээ нэм description дээрээ болохоор ажил амралтаа зохицуулах талаар малаарч билүү. Бараг нөгөө нэг юм тог тасралтад зориулаад тааруулаад та нар ингээд ажил амралтаа зохицуул гээд байгаа мó нэг тийм утгатай нэг юм мэдээлэл явж исэн байхгүй. Тэгээд тэрийг уншичаад би бүр ингээд амар дургуурээд ер нь нэг юм эрхчлөөг одоо нэг юм боогод байгаа мó те нэг юм өөрсдийнхөө амралт ажлыг одоо тэрэнд зориулж нэг юм яана гэхэр чинь амар тэрийг санагдаад тэгээ стори хийсэн. Антай би бас яг биш мэдгүй л дээ. Тэгээд би тэрийг уншаагүй л дээ. Гэхдээ яг тэр уурч нь бол аюу мэдэрсэн. Тэгээд би ямар тач санал хийсэн. Сторины цаас үнэрцэн гэдэг би яг нэг уурлаад идэггүй ч гэсэн өглөө амар нервцээ. Ан тийм ээ нервтэйгэр вэлээ. Тэгээд тог тасарсан чинь тэгээд ус байхгүй дээрэс нь халаалт бас байхгүй болчих юм чи. Тийм. Манай ажлын хүн өглөө тэгээд өглөө усанд орж исэн чинь тог нь тасраад усан тасарсан гэж аахгүй. Тэгээд савндаад ингээд байжсэн чинь ус тасарсан гэд тэгээ бүр ингээд бас амар ууртай орж ирдэг байхгүй миний хажуусууд. Тэгэл нийлээл ер нь жоохон стресстэй лаа өнөрөө. Харин тийм. Гэхдээ яг басны өчтөр нэмшлэг үзсэн юм аа. 21-р зуунд одоо ингээд тог тасран гэж юу гэсэн үг вэ гэд тэгэхгүй амар ууралцсан. Тэгээд яг тэрэн дээр яг санал нийлсэн л дээ. Бас сайн нийлээгүй. Тэ. Манайх чи ер нь одоо хөгжингүй орно гэж яах вэ? Хөгжиж буй юу? Тий хөгжиж буй. Яг хөгжиж буй орнуудтайгаа харьцуулбал бас нэлээд гайгүй шүү дээ, тэ. Үгүй юу? Үгүй шүү дээ. Үгүй юу? Мяда орно шүү дээ. Мяда орох уу? Тийм үү? Яагаад? Тэгснэ тог тасрах хуваарч гэж ах шиг ёо. Би бүр тэрийг харчаад энэ хуваарийн дагуу бид нэр амьдрах уу? Ямар тэнэг юм бэ л гэж үзсэн. Ингээд бүр юм дүүрэг хороо мороогоор ингээ хуваар муваар гаргацсан тий. Тэр нь одоо нэг хүн ингээл бичээл гаргаад ингээл тэрийг одоо хизээ таслах уу гэл ингээ бэж идэг бахтай гэж одоо бүр яар тэнэг санагдсан шүү. Тий. Чи тэрэн дээр юу гэж бодож байна?
Гэхдээ одоо тэгэл өөртөө жоохон мөнгө гаргаж дулааны цахилгаан станцаа янзлаагүй л одоо гай болж байгаа шүү дээ. Ер нь бол манай одоо 4-р дулааны цахилгаан станц чи яг ашиглалтны хугацаа дуусаад ер нь бол 30 жил өнгөрсөн гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ одоо тэр нөгөө шатаагч 100 тэр нөөцийн юунууд нь бол ер нь ингээл одоо нөгөө урд тормоогоороо биш ээ ард тормоогоор урд тормоогоо нөхөн гэдэг шүү дээ. Тэгээл нэг жил болго ингээл аргалас хийгээл нэг юмхнаар л юм болгоол яваад байгаа. Тэгээ бүрэн шинжилгээ хийхлээр тэгээ одоо нэг тэр төсвийн шийдэж өгдөг ч юм уу те. Тиймэрхүү асуудлууд амирх байгаа болохоор тэгэл одоо чиг сая гинтийн хүүтрэлтээс бол жинхэнэ мяарцсан байна даа л гэж харж байна. Тэгээ одоо тэг өшөө яг энэ хүүтрэлт нь одоо чи сая ер нь гинт амир хүүтэрсэн шүү дээ. Тийм. Тэг яг энэ хүүтрэлт нь өшөө жоохон удаа явах юм бол одоо тэгээд яанда барыг одоо жоохон одоо хотоос гарч баг гал түлж амьдрахгүй бол ер нь болохооргүй л болж явах шиг шүү дээ. Тэгээ дэлбэрч мэлбэрэл. Тийм. Энэ гэхдээ ер нь одоо яг манай улсын хувьд бол энэ байж боломгүй зүйлөө. Ер нь бол тийм шүү дээ. Яаж байж болох юм бэ ч гэдэг. Манай ус байтугай л үстэй. Усынхан тал үеийн амьдарч байгаа хот тий. Тийм ээ. Бид нэр одоо хөлдөө шүү дээ. Аа. Энд чинь эрсдлээ ер нь гэхдээ энийг би миний санахын 100 мөн баг ярьжсэн гэж би санаад байгаа шүү дээ. Ер нь энэ үйл амар хүтэн үйл болно. Одоо тэгээд нөгөө юм дулаан хүрхгүй, тог хүрхгүй юм шүү. Энэ тэрэг гээд ингэ ярьжсэн шүү дээ. Ярьжсэн тийм. Тэгээд тэрийгээ ер нь нөгөө нэг юм эрсдлээ за ингэж магадгүй энийгээ ер нь эртхэн засчих масчих гэж уг нарах хэмжээ авал авах хэлсэн баг та тий. Ер нь яг одоо тэр миний санджаар бол ер нь одоо маа дулааны цахилгаан станц чинь мяарчлаа гэл мэрэгжлийн хүмүүс нь баг сүүлийн баг 7-8 жил ярьж байгаа хаа. Тэгэл тэрийгээ яг сайн засахгүй засах дээр нь сайн одоо мөнгө шийдэж өгөхгүй ч юм уу эсвэл тэгэл ингээл мяагаараа байгаал. За стори яра. Яг тэ энэ уусаа болоод байгаа юм чинь. Харин тийм. Бүтлийн амьдрал нөлөөлөд шүү дээ холно. За. Улс төрийн подкаст юм болов гэж бодлоо. Үгүй яг хөө. Улс төр ярьж болох л байх л зүгээр би зүгээр л дандаа асуух. Энэ яа тийм энэ яа тийм юм гэл. Тарахгүй тогтоо биш та гэж. Тэгээ энэ гоё офис чинь тэгээд цаанасаа генератортай байгаа хаа те. Яаж тоггүй байх юм бэ? За зөв ер нь зочроо гэхлээр танилцуулах юм шүү. За тийм. Шууд таг яриа л эхэлсэн тийм. Нэг юм ихтэй ингээл яриа л гэдэг юмстэй хэм мэдээ. Хамгийн сүүлд за аим юм байлаа. Тийм. За өөрийгөө танилцуулна уу? За өөрийгөө асуух юм болов. Яг танилцуулах гэсэн. За тийм ээ. Түүнийг цэцэг жаргал гэдэг юм аа. Тэгээд саяхан инфлюенсер болсон ямар ч баяр үргэе. 12k болсон уу? 11,000. Тийм. Он гарахаас өмнө 9,000 байсан юм да тий. Тийм сайхан 9k байсан. Тэгээ би хэлээлсэн. Тийм. За зутахгүй бодлох юм байна да. Би яг нэг бэлгээг нэг ярьж ирсэн санчлал бэлгээ яг нэг 1000 хүрчэлтэй. Манч 1000 хүрчлээ шүү дээ. Тэг юу 1000 followers бро. Энэ бол зүгээр эхлэл гэдэг жигээ тий. Тий. Оо shit тэгэл. Одоо хэд байгаа л чинь? Олмаар 2500. 1500 юм. Тий. Оо за. Яриач юм байна. Тий. 1500 дээр аягүй удаж гинөө. Би бас тэгтээ яг нэг 1100 2000 дээр амар удсан. Ер нь угаасаа тэгтээ контент хийдгүү л байсан юм чинь. Тэгэл ер нь яг 1500 2000 дээрээ маш удаан явсан. Тэгээд тэр ер нь нөгөө өнгөрсөн жилээс хойш нөгөө уул муулын алхалтын гүйлтийн нэг юмнуудаа контент болгож оруулснаас хойш юу нэйгөө сайн хөрхөн нэмэгдээд. Тэг яг оны дараахан 1 сарын ихэр 10k хүрээд. Ер нь жилийн дотор ингээл 8k дараач авчиж байгаа юм тий. Тэр reel бол тийм л амар юм шүү дээ. Тийм л. Гэр нь бас хүмүүс тэгтээ тийм уул руу алхаж байгаа тийм контент хийгээл ах шиг байдیں۔ Тэ үгүй юу? Яг тийм reel зөндөө байдаг шүү дээ. Тий. Зөндөө байдаг тий. Би харин тийм Монголын тийм нэг үздэггүй байхгүй юу? Монгол тийм контент хийдэг яг тийм уулын алхалтын юу хийдэг айгүй олон хүмүүс байна. Тийм үү? Тэгээ бүр чамаас од хүмүүс баа юу? Байлгүй тийм. Чамаас ологдож үсэг. Од. Би тийм яг тийм одоо одын ориглон биш. Биш юм уу? Миний мэд. Одоо ингэ амар уул моолнд гардаг контент хийдэг хүмүүс миний одоо энэ яриаг сонсвол энэ одоо ямар хөртөг гэж бодоё. Жохоо ичээд. Тэгээ бас бүгд чамаас мэднэс тий.
Бүгд үү? Үгүй юу? Мэдгүй штэ. Мэдгүй юу? Мэдгүй. Би харин контентын яг тэр хүрээллийг ерөөсөө мэдгүй байхгүй юу? Уул гарч мардаг. Ер нь уулын салбарыг уу? Тийм уулын салбар бас гүйлт те. Ер нь тийм яг сонирхогч л. Тийм. Гэхдээ уулаараа бол илүү те. Ер нь нөгөө ууланд гарахтаа илүү сонирхолтой. Тэг гүйлт чи яг нөгөө нэг юм цаг агаараас хамаарад одоо жишээ нь одоо ерөөсөө гүхгүй байгаа. Яг нэг хаяа фитнес рүү орж гүйлгүүн. Тэнгүүд нөгөө 3 одоо амар утаатайгаа болохоор гадаа гүхээр угаасаа баг гүйснээсээ биеинд баг муу шүү дээ. Утаанд ингэ гүйсээр амар муу шүү дээ. Яг хүүтэн нь бол өдрийн цаг магаар ч юм уу гүйл гайгүй. Гэхдээ утаатай болохоор утаанд гадаа гүн гэдэг чи эрүүл мэндэд бүр баг хор шигтэй болохоор өвөл ер нь их гүөх тийм юу биш. Бүр хортой юм тийм. Тийм шүү дээ. Утаанд ингээд амар уушгаа ингээд ажиллахад улам илүү утааг ингээд амьсгалаад тахаар ер нь ямар алиг байх вэ тий. Бид нар чинь гэхдээ гадуур зүгээр ингээ алхах шүү дээ. Тэгэхээр бас ялгаагүй л хорж байгаа шүү дээ. Тийм. Гүүхэр чинь уушиг чинь бүр ингээд илүү ажиллаж шүү дээ. Тэгнэлтэй. Тэгмэд утааг ингээд бүр их авч бүр их авч гаргаад байгаа. Тэгэхээр ер нь нөгөө утаанд гүүх бол амар биеинд хортой учраас одоо гүүхээ ер нь болцсон байгаа. Тэгээд нэг 3 сараас буцаад гадаад дулаархаар гүйж эхлэе да гэж бодож. Хамгийн сүүл бараг хизээгүйсэн юм бэ. Өвөл нэг гүйсэн шүү дээ. Гэтэ нэг уулаар гүйсэн юм байна. 11 сард нөгөө уулын гүйлтийн цастай уулын гүйлтийн тэмцээн гэж болдог. Тэнд тийм байлээ тийм. Түр орхоос наашаа Мансшри хүртэлгүйгээд хэдэн километр вэ? Тэр чинь яг нөгөө Түр орхоосаа Мансшри хүртэлгүйх нь 10.5 км. Тэгээ буцаад нөгөө Мансшрийн хідээсээ Түр орох хүртэл нөгөө нэг гараан дээрээ очиж угаасаа тэнд нөгөө машин зэрэг хувц цонор бүх юм байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол overall нэг юм 21 км гэсэн үг. Тэгэхээр одоо нэг уулын нэг ориглоос өөр нэг оргил руу гүнэх гэсэн юм шүү дээ. Уулынхаа бэлээс дэшигээ оргил руу гүчээд тэгээд доошоо. Тий. Үүтэй дундаа хэрэг хамрах уу? Яг нөгөө намар би бас нэг уулын гүйлтийн тэмцээнд орж ирсэн хгүй. Тэрийг бодох юм бол нөгөө сая гүйсэн нөгөө амар их цас ордог нэг үе исэн штэ. Яг өвөл эхлээд нэг бүр аимшигтай их цас ордог нэг удаа. Яг тэр үеэр таарсан байхгүй. Тэр нөгөө уулаар ийм сул цас ихтэй байсан болохоор гүүхэд амар хэцүүсэн. Тэр нь голдоо нэлээд амарч авсан. Гэхдээ одоо шууд ингээд өгсүр газар руу гүн гэсэн үг шүү дээ тий. Тий ер нь амар хэцүү үстэй. Би бүр яа тий. Шууд ингээд огцом ингээл өгсөхгүй л дээ. Ер нь 10 км гэдэг чинь нэлээд ингээд налуу өгсөн. Тэгэхээр бас гайгүй. Гайгүй мэн тий. Богд чи ер нь нэлээд огцом юм билж тий. Үгүй юу? Хаанаас гарахаасаа л болно. Гэхдээ одоо яг нөгөө нэг ингээд алхдаг ингээд яг гоё зам нэдэж штэ. Дугуй хам руу гардаг. Хамгийн мейнстрим зам. Тэр чинь хамгийн ер нь налуу. Тийм налууд орох юм уу тий? Тэр хамгийн налууд орох. Тэр чинь ингээд нэлээд өгсөжсэн гинт ингээд амар яг шатаар алхаж байгаа юм шиг ингээд өксөр болчихсон шүү дээ. Тийм ер нь дугуй цагаан бол хамгийн яг нөгөө алхаж эхэлж байгаа хүмүүст ч юм уу таатай зам гэж нөгөө налуу учраас одоо ер нь шууд зүүн ч юм уу баруун оргил руу ингээд гарах юм бол нэлээд огцом өксөр. Тийм би нэг удаа тэр зүүн оргил руу гарч үзсэн. Асаас. Тийм. Манайс намаа авч гараад тэгээд зүүн оргил бол бас айгүй огцом байна. Тэнгэр хад лу. Тэнгэр хад мөн тий. Зүүн оргилоос урагшаа алах бол тэнгэр хад. Тийм. Тийшээ зүгээр л уул гарыг гэсэн зөв тийш нөө аваа битсэн шүү дээ. Бүр 6 цаг гарсан шүү дээ. Шууд ийм өксөн юм руу гарахар чинь бүр арай л амар муухай юм лээ. Тий. Ийм гэдэг нь одоо 90 юм уу? Вообще 90 юм шүү. 45. Тийм зүүн оргил руу яг нөгөө өндөр уул руу гарах гэж байгаа ч юм уу ингээд гарыг гэж бодож байгаа хүмүүс зүүн оргил руу гарч ийм бэлтгэл хийвлээгүй зүгээр идэг. Тийм үү. Огцом өксөр болохоор одоо хүлийн арын булчин ч юм уу ер нь нэлээд сайн ажиллана гэсэн үг шүү дээ. Дандаа юм өксөр дээр ингээ яваад тахаар тэр айгүй сайн бэлтгэл болдог. Гэтэ ер нь бас айгүй челленжинг. Гэтэ зүүн оргил маань. Тийм шүү дээ. Амар үлчиж гарч үзчихсэн үү тийш юм. Мань гарч үзээгүй. Мань ер нь их тийм ууланд мань тэр дугуй цагаан руу л гарч үзсэн. Тэг цэцгээ ер нь одоо нийт хизээс эхэлж одоо юм уулын гүйлт юм ууланд авирдаг спортер хичээлж байгаа. Би яг өндөр уул руу гарч үзье гэж өнгөрсөн жилийн 2 сараас гэдэг чи одоо яг л жил болж байна. Уул руу гүүхч гэсэн үү? Уул руу гүүх нь болохоор яг нөгөө нэг юм уул руу гардаг гүдэг нэг юм
хоббит болцсон маш ч тий. Тэгээд нөгөө юм уулын гүйлтийн тэмцээн болох гэж юм гээд яг өнгөрсөн жил тэгэхээр нь сонирхож үзээд тэгээд нэг намар нэг ороод өвөл цастай уулах гээд орсон. Ер нь тэрнээс өмнө нь бол яг нэг юм оюутан байхдаа ч юм уу уул руу гүдэг. Үгүй уул руу биш зүгээр гүдэг. Юмсаас уул руу гүдэг. Энэ юу асуух гэдэг нь гэхэлэр ер нь одоо хамгийн анх удаа ингээд одоо уул руу гүйж байгаа шүү дээ. Тэгэхэд бол ер нь нэлээд хэцүү байсан уу? Тэгээ амар хэцүүсэн. Тий. Би одоо зүр төсөөлөхөд л надад амар хэцүү санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо жишээ нь хэр их одоо ингэж гүйжиж ер нь тэгээд ер нь гайгүй дасаад дагуулсан бэ? Эхний яг нөгөө нэг тэр намар бид хэд манай ажлын нөгөө нэг юм уулын клуб байдаг байхгүй юу? Тэгээд бид хэд нөгөө нэг уулын тэр нөгөө нэг юм гүйлтийн тэмцээнд багаараа орно гэд 6 хүн ингээд нийлээд нэг баг болоод тэг ингээд багаараа ингээд мансширийн хідээс дугуй цагаан хүртэлгүйгээ дугуй цагаанаасаа ингээд баруун ориглоор ингэж уруудаад тэг нөгөө нэг дугуй цагааны өсдөг юм хэсэг өгдөө шүү дээ. Юм талбай малбайтай. Тэр хүртэл ер нь ингээд 21 км гүөх тийм тэмцээн байсан байхгүй. Тэгээд багаараа яг барайнд орж ирж нөгөө нэг юугийн тооцдог. Тэгээд тэрэнд бид хэд нэг бэлтгэгээд намар 10 сар үлээ 9 сарын сүүлээр үлээ яг гүгээд тэгээд эхнийх дээр нь бол ёо би ер нь энд орно гэх нэг бүртгүүлсэн байгаа штэ. Тэгээ ингээ багаараа бэлтгэл хийж байгаа штэ. Тэгээ ингээд би ер нь юунд бүртгүүлч вэ гэж бодоод тэгээд ер нь би ингээ багийнхныгаа амар хойшин чирэх үедээ яана би чадах юм болов гэд бэлтгэл дээрээ бүр ингээ шантраад тэгээд за ямар ч гэсэн ингээ замаа бөөнөрөө дуусгаа тэр өдөр угаасаа нэг юм бороо ороод цас ороод тэгээд цас нь ингээ хөлдөөд гулгаж унаад бүр ингээд 21 км бүр ингээд шавартай аюутайтэй аимшигтай дуусгасан байхгүй тийм бүр шантраа. Бэлтгэл нь тэр уулан дээр байсан юм. Бэлтгэл нь яг нөгөө нэг тэмцээнийхаа замаар хэдүүлээ гүйж үзье. Тэгээд тэр хий хоногийн дараа нь яг тэмцээн болсон 7 хоногийн дараач билүү. Наа нэг гүйж үзэл тэгэл шууд тэмцээнд орсон юм шүү дээ. Гэтэ яг нөгөө хамт орсон хэд маань бол бүгд нөгөө уул молонд гардаг, гүйдэг, ийм сонирхдаг тийм хүмүүс байсан л да. Би бол нөгөө дөнгөж шинэ сонирхогч тэгэл би ч одоо өнгөрсөн сая нөгөө 5 сард л анх удаа одоо нөгөө Улаанбаатар марафонд хагас марафонд гүйж үзлээ шүү дээ 21 км. Тэрнээс өөр юу нэг юм амар гүйлтийн тэмцээнд орчихсон туршлага байхгүй. Тэгтээ яг сонирхлоороо гүйх дуртай. Тэгснээ яг ингээ уулын гүйлтийн тэмцээнд бүртгүүлсэн. Тэг ингээ миний оронд орох хүн байхгүй гэсэн чинь байхгүй. Одоо ингээ нөгөө жерси мерсигээ хийлгцэн. Нэг юмнэр мэртэй ингээд юм угийн хэвлэл мэвлийг хийлгцэн. Одоо нэгэнд бүртгүүлсэн юм чи өнгөрсөн гэл тэгэл орсон. Чи тэгээд яг ингээд одоо тэмцээнд ороод ч юм уу бэлтгэл хийж явахдаа яах гэж ороо гэж бодсон уу? Яг хэцүү санагдаад яа юу хийчихвэ би. Тийм бэлтгэл дээрээ би бүр яг ингээд шантарсан шүү дээ. Би ер нь юу хийчихвэ гэл яг уул руу дээшээ нөгөө ингээд өгсөөд гүйж явахдаа бүр ингээд шантраад тэгээд тэмцээн дээрээ тэг би нөгөө нэг юм бэлтгэл дээрээ нөгөө амар шавартай бороо орцсон цас орцсон тэр уруудж жагаад би унаад тэр миний нөгөө өвдөг ер нь жоохон гэмтэлтэй байсан сэдрээд тэгээд ер нь нөгөө айгу хэцүү бууж ирчээд тэгсэн чинь тэмцээн дээрээ миний өвдөг. Тэгээ би нөгөө хамгийн багийнхныхаа ингээ хамгийн ард нь ингээ орцсон. Гүүж чаддгүй. Тэгээ би бүр ингээ ойлаад яах вэ гэд тэгээ нөгөө манай багийн нөгөө лид нэг хийж байгаа нэг хүн маш тээ. Тэгээ буцаж ирээд цэгээ яасан гайгүй юу гэхээр нь би бүр ингээ ойлаад би гүүж чадахгүй юм шиг байна гэдгсэн чинь чи өвчин амдах юм уугаад гүөх гэд үцхүү гэхээр за тгийгээд тэгээд надад нэг өрөвчнээс нэг хоёр ширэг өвчин амдах юм гаргаж өгөөд тэгээд давхарлж угаад ингээд жоохон алхсан чинь юм арай дээр болоод тэгээд ямар ч гэсэн замаа дуусгасан. Гэтэ яг нэг багийнхаа нэг юм юугаар цагаар тооцох юм бол айгүй давгүй орж ирсэн мөлий. Хэрвээ би удаагүй бол бас бүрч давгүй байх боломжтой байсан байх гэж бодсон. Гэтэ ямар ч гэсэн тэгээд замаа дуусгасан. Амар юм шантарсаа би бүр ингээд ойлаад бороо ороод би тэнд ингээд ойлаад бас амар л ер нь нэлээ өөрөө өөртөө тэмцэл болдог бах тий. Тэр чинь тэгээ яг би яг ганцаараа гүйжсэн бол за ер нь ингээд болчих гээд болчих болно шүү дээ. За ер нь ингээд би замаа дуусгах чадахгүй юм байна гэд зүгээр ингээд болчих болно. Тэгсэн чинь багийнхан маань ингээд төрлөг гүгээ явцсан. Би чинь надаас болоод ингээд нэг юм багаараа одоо орч чадаагүй гэдэг юм юутай олчвол амар муухай штэ гэж бодонгуудаа бүр ингээд ойлаад гүгээд байгаа байхгүй. Өвдөд тэр амар хэцүү байсан. Тэрнээс хойш бол за уулын гүйлт бол бас жоохон
хэцүү юм байна да. Тэг яаж ч тийм бороо цасмстай байв. Тийм яг 2 удаа гүйсэн хоёулаа яг тийм амар хэцүү цагаар таараад. Тэгэд чи яг нэг уруугаараа тэгж уруу замаар унах чинь бүр амар аюултай юм л шүү дээ. Тэгээ одоо чинь ингээ уулын гүйлтэн дээр ингээд дээшээ болоод доошоо болоод ингэж гөхүүсвэл дандаа л өксүр гөхөө. Дээшээ доошоо ингэж гөх. Тэг өксүр чинь бас ер нь эвгүй ингээд тийм одоо хөлөнд ер нь гэмтэл үүсгэдэг шүү дээ тий. Буруу гişж бишгээ доошоо яваа. Ер нь өксүрээсээ илүү уруудахад хүний өвдөг нэг айгүй хийдэг. Нэг тэгж чалгаа. Тийм. Уруудахтаа буруу гიშгчих юм бол нөгөө нэг өвдөгний шүрмэс сунах ч юм уу. Одоо нөгөө юм тасралт үүсэх ч юм уу. Тиймэрхүү амар их эрсдлүүд өгдөг болохоор уруудахтаа нэг юм буруу унаад тэгээд ер нь өвдөг жоохон гинцэн. Тэрнээс хойш гүйж үзег байгаа гэхдээ гайг баха. Яа. Тэгээд дахиж гүүн гэж бодож байна уулаар. Уулаар гүүхийг бол мэдгүй байна. Зүгээр л гүүн үст. Зүгээр бол гүүн. Зүгээр яг энэ жил нөгөө нэг марафоны 42 нөгөө фул марафон гүйж үзье гэж бодож байгаа. Вау. Гэхдээ яг эртнээс амар сайн бэлтгэх хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол нөгөө нэг удаа 21-т гүйчээд тэгээд дараа жил 42 гэдэг юм шууд юундаа тэгж болохгүй. Бэлдэж үзэж жагаад тэгж болох юм. сайн наан бэлтгэжтэй байна. Өөрөө бас нэг юм потенциалыг харна шүү дээ. Наан ингээ бэлтгэл дээрээ за одоо жишээ нь би 21 км-д гүйж үзэх гэж байгаа хүн байлаа гэж бодоход бэлтгэл дээрээ ядаж нэг хамгийн урт гүйлт нэг юм 15-аас 16 км гүйж ивэл би 21 км-т яг гүйчих юм байна. Тэр баг километрийг нэмэгдэх юм уу? Тэнгүүт нөгөө 42-т би гүйх гэж байгаа бол ядаж нэг юм 20 хэдэн км 30 км бэлтгэл дээрээ би гүйж чадчихвэл за би 42-т бас ингээ гайгүй гүйчих юм байна гэж өөрийнхөө потенциалыг ойлгох хэрэгтэй юм уу? Би яг нэг удаа би байнга 10-т гүйдгээс ихгүй юу? Тэгээ нэлээ олон жил гүйсэн байсан тийм. Өнгөрсөн жил нэг л удаа гүйсэн. Тэгээд зүгээр би нэг сонирхоод 20-оор гүйжсэн байхгүй шууд тэгсэн чинь бүр амар бүр хамаг өвдөг тохоо янгинж өвдсөн шүү дээ. Толгоо өвдөд. Ер нь нөгөө шууд тэгэж амар огцом өгс ихсгэж болохгүй л дээ. Харин би зүгээр л за яг зүгээр л өшөө удаал гүйх юм биш юу яах вэ гүйсэн чинь за үгүй юм байна яг амар ойлгосон байхгүй. Тэгээ ер нь 21-т гүйх ер нь чангуутай нэлээд чангахтай. Чангайсан. Тэгэд одоо маргааш нь бими болраал өвдөл тиймэрхүү юм бол одоо бас нэлээд болох уу? Амар би бол ер нь маргааш нь биш ер нь оройноос нь би ингээд өглөө марафонд гүйчээд өдөр дуусчихаа шүү дээ. Тэгээд нэг юм мэдчихэд хараад унтцсан байхгүй юу? Тэгээд өдөр үдээс хойш жилөө ингээд сэрсэн чинь би бүр яг ингээд бүх би яг ингээд хөндөр болцсон, хөдөлж чадахгүй болцсон. Яг ингээд сэрсэн шүү. За ер нь гараа дөө гэдэг гараад оройн тайдтай уулзсан байдаг шүү дээ. Тэр тийм санчлаа яг уу. Бас нэг юбг мөбг өмсцөө. Найз нь өглөө гүйчээд ирлээ гэдэг. Хинтээ хамтарсан шүү дээ. Хоёр хоёлаа хамт баг гүйс хүмүүс ингээд. Тийм төрөө бүтэн марафонд гүйгээд би хагасдгүйгээд тэгээд слайм шүү. Төрөө яг нэг унтаагүй явж исэн болохоор би болраагүй гайгүй явж исэн. Би яг нэг унтаад сэрцэн чинь хамаг би болчихсон. Тэр чинь баг гүүжих явцдаа булраад эхэлт юм л ч те шүүлмэл өвдөөл яа ингээл те. Тэгээ сая ингээд зүгээр би бол нэг амар гүйдгүү л те. Тэг гүүж байгаа хүмүүсээ ингээд харсан чинь ингээд одоо хөлн дээр юм нэг лент кант ман тийм ингээд наацсан байгаад шүү дээ. Тэр нь одоо жоохон болруулдаггүй одоо тийм анхаарал биш нөгөө булчингийн шүрмсний үений гимтлээс хамгаалж байгаа. Нэг юм лент юм наацсан ингээд хөлмөлөөрөө наацсан. Нэг хин блээд нэг л наа чи болруулдаг юм гээд. Тэгвэл бүрэл болгосон юм байна л та. Тэгэд одоо ер нь одоо гүүж яхад ч юм уу ууланд алхаж яхад ч юм уу за гүүж яхад л хичээл та. Тэгэд яг хамгийн айл хэсэг нь одоо яг хамгийн тийм одоо гоё enjoy гэдэг одоо гэх юм одоо дуртай хэсэг нь байх. За эхлээд цэцгээ гэсэн. За энэ хэсэг нь л одоо намайг тоолсон да. Эсвэл эхлээд би ярьчих юм уу? За тоо юм аматёроор би ярьчих. Би угаасаа марафоны 10 км-т нь л гүйжсэн. Тий. Юу нь гоё юмсэн. Юу нь гүүхөө ямар хэсэг нь хамгийн гоё юмсэн бэ? Яг юм гүүт юу за эхэлж яхад гоё яг бие халж яхад тэгэхэд л ингээд амар гоё. Нэг ийм мэдрэмж орж тийм би гоё эрүүл болж юм гэл те. Би амар гоё ингээ бие арчилж чинь бус хүмүүс ингээ те ингээ диван дээрээ сууж байгаа гэд нэг жоохон балаа юм боддیں۔ Тэ тэгснэ яг ингээ гүүгээд бүр өндөрлөөд ингээ алхаж явах тас аюу гоё дээ.
ингээд нэг юм гоё юм мэдрэмж орж байгаа байхгүй. Ингээл бүх юм гоё санагдал хөнгөрөөл тийм ээ би чадлаа гээл. За одоо гоё ингээ усан доор морн гэдэг ч юм уу. Тэрийг runners high гэж нэрлэдэг юм билээ англиар. Өөрөө бахархаал уу. Тэ бас дээрэс нь нэг тийм орж идэм маа нэг жоохон юм хай гэж. Тэ. За миний хувьд л тийм билээ. Тэгээд нэг өөрийгөө ялан дийлсэн мэдрэмж авах нь бас гоё. За одоо жиг promise сонсон. Яа тэгээд тэгэхэр чинь шалмангар. Оо за. За semi pro. За semi pro гэж хэлж болно шүү дээ. Хагас марафонд гүйж унтсан. Надаа яг нөгөө ууланд гарах гүүх хоёр амир хоорондоо надаа юм төстэй мэдрэмж өгдөг санагдтыг. Эхэлж байхдаа ер нь гайл амар хэцүү. Одоо чи чинь эхэлж байхдаа ингээ амар гоё мэдрэмж авдаг гэж шүү дээ. Ингээ гүгээд эхэлж байхад гоё. Халаад ирэх. Тэнгүүд яг ингээ уул руу гарч дөнгөж ингээ алхаал нэг бэлдэн ингээл алхаж байхад ч юм уу эсвэл нэм гүйлтийн эхний нэг 5 км ч юм уу бүр ингээ амар хэцүү байдаг заяа. Яг тэрийг ингээ давчих юм бол яг нэг юм темпэндээ орчдөг шүү дээ. Яг нэг юм өөрийнхөө нэг юм хурдыг олоод яг нэг юм темпэндээ орчхоор нөгөө юм өөрөө нэг юм амар юм бодохгүйгээр баг юм медитейшн болоод идэг. Баг нэг юм хүлэн баг юм өөрөө ингээд яваад байгаа юм шиг. Нэг юм хүчин чармайлт гарахгүйгээр ингээ өөрөө хөрхөө ингээ нэрцэр ингээ яваад байгаа юм шиг. Тэнгүүд би бүр ингээ шал өөр зарим үед нэрийг гүйж ахтаа тэгдэж шít ингээ шал өөр юм бодцсон. Тэг ингээ хүлэн ингээ гүйж идэг. Тэгснээ би ингээ дотроо шал өөр юм бодцсон. Тэг ингээ амар гоё тарих амарж байгаа болохоор нэг төрлийн амар гоё медитейшн болж байгаа. Тэгээ яг ихний хэдэн километр жоохон ингээ хэцүү. Тэрийгээ давчих юм бол тэрнээс хойшоо айгуу гоё юм тайван болчдөг. Тэг яг нөгөө юм гүүгээд ингээ дуусчихж байгаа. Тэнгүүт нэг юм ууланд гараад оргилдоод буугаад ирчихэж байгаа гэдэг ч юм аль нь нэг юм надад нэг юм үйд авдаг тоглоом шиг санагдаад тийм. Ингээд за би энийг чаднаа гэж ингэж эхлээд тэг ингээд чадаад ингээд дуусгачлаа. За одоо дараа нь яах вэ? Дараа нь би хэдэн километрт гүөх вэ? Аль оргил руу гарах вэ гэдэг ч юм нэг юм бүгд нэг юм гоё үйд авдаг тоглоом шиг тэрийгэ хөрхөн өөрийнхөө нэг юм юугаар даваад яваад байгаа нь бас амар өөртөө нэг юм жоохон бахархдаг. Тэгээд санагддаг. Тэгэхээр ингээл баг-багаар ингээл хэмжээг нэмэл. За одоо жоохон өшөөл өндөр уул руу гар юмараа гээл тиймэрхүү юу? Тийм. Тэгээ одоо тэгэнгүүт уул гаралтын энэ одоо энэ процесс шүү дээ. Процесс гэж одоо journey. Тэр яг аль юм яг тэр нэг өндөр цагаан билүү? Ямар цагаан гэлээ? Дугуй цагаан уу? Тий. Тэр юунаас ихсэн үү? Дугуй цагаанаас ихсэн үү? Би дугуй цагаан руу тэгтээ ер нь амьдралд амар зөвхөн гарч ирсэн. 1 2 3 даал. Хамгийн анхныхын төвлөв байсан. Хэрвээ санаж бол тэгснээ тэгээд анхныхаасаа за одоо тэгвэл би ийшээ гараа гээл. Ер нь нөгөө яг тэр үед чинь бол яг нэг юм одоо тийм гэж бол яваагүй. Богд руу гарахад бол бүгд ер нь ингээд адилхан дөө ойролцоо дөө өндөртэй шүү дээ. За. Тэгэнгүүт нөгөө яг юм өндөр уул руу гарч үзье гэдэг юм бодол шал өөр юмнаас эхэлтэй байдаг байхгүй миний. За. Тэр өндөр уул нь ихлэ ямар болсон? Тэр холбоотой юм гэлээ. Өндөр шал өөр уулны холбоотой юу? ер нь угаасаа босго уул нь насрал тайрхан гэж авдаг. Хинтийн нурууны ноёр бил хүүтэн чинь болохоор Алтай таван богдтой байгаа. Тэр чинь болохоор Монголын хамгийн өндөр арвил. Асрал тайрхан чинь болохоор одоо энэ Төв аймагтайгаа Хинтийн нурууны ноёр бил. Алтай тавшнаас дэш 2799 2799 тий. Гэхдээ яг нөгөө юм сонсоход амар өндөр биш юм шиг мөртлөө сонсогддог мөртлөө ер нь айгүй юм өвөл гардаг заавал. Яагаад очих отоглох хэсэг нь айгүй юм намагтай нөгөө хэцүү замд тулдаг болохоор хүлдсэн багтна гэж заавал яг отоглох цэг дээр очдог. Тэгэхээр нөгөө юм 1 сарын эхнээс 3 сарын дунд хүртэл ер нь очих боломжтой. Тэгээд хүмүүс өвөл гардаг. Тэгээ өвөл гардаг учраас амар шуурхтай. Одоо чинь би өнгөрсөн жилийн 2 сард гарсан гэдэг чи яг бас юм эдэр нэг юм хүүт үеэр гарч ирсэн байхгүй амар шуурхтай. Би бүр ингээ яг хийсэх гээд заяа. Тэр нөө анх удаа яг өндөр ууланд гарч үзэж байгаа шүү дээ. Тэгээ асрал тарихныг бол өндөр уул сонирхож байгаа хүмүүсийн хувьд бол босго уул гэж нэрлэдэг. Ягаад гэх юм бол юм жоохон өндөр өгнө амар шуурхтай, амар хүүтэнд гарна, ер нь юм чаленж ихтэй. Тэгээд тийшээ хэрэг гараад за би ер нь өндөр ууланд ингээд цаашаа гарах юм байна, гарахгүй юм байна гэдэг юугаа бас өөрийгөө ойлгоно гэх юм уу. Тийм байдаг. Тэгээд 2 сар тасралт руу гарч исэн. 2 сарын 22-нд гарч исэн. Өнгөрсөн жилийн. Тийм, өнгөрсөн жилийн. Тэгээд одоо 1 сарын 31-нд дахиад нэг явах гээд. Вау. Тийм биш шүү дээ. Би харсан нөгөө юу бичлэг хийсэн шүү дээ.
За би ингээ явах шүү. Надад нэг дээрээ тэр. Арайч надад нэг дээр гэж чиглэл явах гэж гэдгээ. Тий, ер нь тиймгүй явах шүү надад зар маяг тий. Мөнгө өгөх. Спонсор. Мөнгө зүн гардуу штэ. North Face сонсож байна. Тийм зөвхөн байгуулдаг хүмүүс гэдэг юм шүү те. Тээвэр мэвэр тэгэл одоо бас бууж ирэл цайлах майлахын ер нь бол одоо зөвхөн байгуулал. Яг гоо зөндөө олон уулын клубүүд, алхалтын клубүүд байгаа. Тэгээд тэд нар нөгөө бүгд хөрх ингэ зармаараа тусдаа тавьсан л байсан. Тэгээ би нөгөө яг явах гэж байгаа газрынхаа юг оруулсан байсан. Хөтөлбөрийг тий нөгөө эндээс угаасаа жижиг тэрэг мэрэг явах боломжгүй юм чинь. Тэгээд фургонтой явдаг. Тэгээд фургонтой яваад бүүнөрөө очоод шүн юм уу? За шүн цаашаа. Шүн эндээс хөдлөөд тэгээ өөрөөр 5 мав үед алхалтай эхлээд тэгээд оргил дээрээ гарчаад буцаж өдөр бууж ирээд тэгээд үдээс хойш наашаа хөдлөөд оройноо Улаанбаатар буцаж ирдэг. Ер нь нэг өдрийн дотор. Ер нь одоо ямар нэг уул руу гарахад дандаа тэгж үүрээр хэлдэг. Тэр нь одоо эсвэл хамаагүй юу? За шүн бол гарахгүй тодорхой бах тий. Шүн гарна. Гарт юм уу? Гарна штэ. What? Ер нь нөгөө ингэдэг. Үйл шүн үү? Тийм. Чи аюултай зү. Шүн гараад нар манд цантгай гарах юм шүү. Шүн гардаг учир нь болохоор ийм нөгөө нэг юм мөх цастай ер нь нөгөө нэг уулууд шүн нөгөө нэг юм хөлдсөн байдаг болохоор алхалт авиралт хийхэд айгүй тохиромжтой байдаг. Тэнгүүд нөгөө нэг нар гарчингууд бас нөгөө шуураад нөгөө цаг агарын байдал ингээд огцон мөрчлөгддөг. Шүн илүү тайван байдаг. Одоо шуурахгүй. Нүрээр хамгийн тайван байдаг шүү тий. Тэгэхээр нөгөө шүн одоо жишээ нь хүүтэн рүү бол ингээд шүн яг нөгөө нэг хоногдлохоо дээр хондог хүмүүс байгаа. Хонохгүй шууд ингээд шүн гарангуудаа өөрөө шууд авиралтаа эхлээд ингээд явчихдаг хүмүүс байгаа. Ер нь нөгөө нэг өндөр уул руу бол хизээч нэг юм за гэгээ орохоор явъя гэдэг юм байдгүй. Ер нь нэг юм шүн нам гүм яг юм тайван багт нь алхаж эхлүүл арай сейф гэх юм. Шүн бол хүүтэн шүү дээ. Хүүтэн. Тэгэхээр өдөр бол хамгийн тохиромжгүй юм биш те. Өдөр юм оргилдоод буцаад бууж ирнэ гэсэн. Буух гал бэлтжлээ. Бас тэгээд цас нь хөлдөөгөөл цас руу ингээ бүр шигдэж орох бас аюултай тийм. Шигдэж орохоо. Би нэг тийм имчилгээ харж байгаа байхгүй юу? За амар юм хадуурч зүгээр имчилгээ байсан байхгүй юу? Нэг хүн сноубордоор ингээ голж исэн чинь нэг юм скитэй голж исэн ингээ толгоогоороо доош хараа ингээ унцсан. Нилээн гүнзгий юм цас руу ингээ нүх байсан юм уу да тэр нь цасаа буулгатаад мань хөнгө аваад орцсон. Хүлэн цугуул байсан. Тэгсэн чинь ихтэл бол байсан. Тийм, тэгсэн чинь тэр хүнийг ингээд тэр хүн олоогүй бол тэгэл ингээд одоо олоод гаргасан юмд байсан юм байна. Йоо баялаа. Тэгвэл хүлж чадахгүй ингээд байжсан байгаа. Тэгээ ингээд ивлэрсэн. Тэр нэг бичлэг байд юм YouTube дээр. Тэг бас аюултай юм байна те. Аюултай. Тэг зүсгээ. Тийм шүү дээ. Тийм аль байгаа юм. Байлгүй яхаа. Тийм. Менсэ ярьсан юм хамаатай байсан юм шүү. Ер нь одоо 1 сарын 31-нд гарна гэж байгаа шүү дээ. Одоо ч ер нь л маш хүүтэн байгаад байгаа шүү дээ. Бараг хасах 30 хитч болоод байгаа. Ер нь одоо бараг шүн мөндө бараг 40 хүрээд байгаа юм шиг. Тэг ер нь хасах 40 мөчөж гэсэн авиралт ихэд ер нь л давгүй юу те. Ер нь нөгөө бэлтгэлээ л айгуу сайн хийжүүл гайгүй тий. Одоо хувцс дулаалга гэдрээ ёо. Тий, угаасаа нэг юм амар олон давхар ингээд хувцснууд өмсөж байгаа, салхи мэлхний одоо нөгөө дулааны леер байгаа, салхины хамгаалтын леер тэгээ ингээд айгуу олон давхар хувцс өмсөж байгаа. Тэгээ өөрийнхөө хувийн бэлтгэлийг айгуу сайн хийвэл тэгэл энэ гайгүй юм тий. Ер нь одоо тийм одоо жоохон өндөр уул руу гарч байгаа тохиолдолд ч юм уу тийм багаараа тохиолдолд одоо хувцснаас гадна өөр ямар одоо ер нь жоохон бэлтгэл хийдэг вэ? Тийм сэтгэл зүйн бэлтгэл ч юм уу. Би зундаасаа буцаж болохгүй. Нэг 100 ямар шүү. Тиймэрхүү юм ер нь байдгүй. Ер нь нөгөө ингэдэж штэ нэг юм. Бүгд яг ингээд багаараа гарвал гарна. Ер нь нөгөө нэг одоо бүр юм өндөр авиралт одоо осмоснд жишээ нь одоо ороо явж байхад нэг нь одоо би буцлаа гэвэл яг тэр осороо ч юм уу бөнөрөл буцна. Нөгөө юм нэг нь осноосоо гараад ингээд төрүүлээд би юм бууж гэж болохгүй штэ тий. Болохгүй байхгүй юу? Аяага болохгүй. Тэр чинь одоо нөгөө осонд ороод явж байгаагийн нэг шалтгаан тэр чинь нөгөө амар их хангалттай. Тэгээ эсвэл нөгөө одоо хүүтэнний одоо нөгөө огцон өндөр авалт нь хамгийн яг ийм ихц хэсэг дээрээ бараг юм 65
орчим градусын алуутай тий. Тэнд одоо нэг нь би чадахгүй байна буучи гэд нэг нь ингээд за тэгдэг чи буучи гэд явуулчихна гэж байхгүй штэ угаасаа. Тэнгүүд доошоогоо ингээд бууж явах хавцад айгүй олон юм засаар одоо нөгөө түрүүний ярьсан шиг ингээд хучигдсан юм ангалууд байгаа. Тийшийг ингээд орчих юм бол тэгэл баяс хинж татаж авч чадахгүй штэ тий. Олсонд ороод явж явах юм бол олсны ч одоо урд байгаа юм ард байгаа хүн ингээд татаж гаргана шүү дээ. Тэнгүүд яг ганцаараа тэгж явж чадахгүй. Тэнгүүд тэр чинь нэг юм осонд ороод явж байгаа бол одоо нэг гол нэг аим гэж ярьдаг байхгүй. Нэг осонд ороод явж байгаа л хинх нь одоо амнаас хамаатай гэдэг шиг нэг юм соло спорт бол биш. Тийм ээ. Алхаж байгаа. Айгу багийн спорт юм шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө юм тэрний төлөө осоо одоо ингээл юм тонруулж авахгүй ч юм уу хит ингээд хоцорч авахгүй ч юм уу бас нөгөө юм багийнхаа зохион байгуулалтад орж явна гэдгийг амар сайн ойлгож ухамсарлаад явах юм бол тэгтээ бас голоос нэг тийм амар за би ингэчи гэдэг хүн ч ерөн зөвхөн бидэг дөө нөгөө өмнө нь ингээл ууланд гараад нөгөө хамт бэлтгэлээ гээ за энэ маань ингэдэг тэгдэг гэдэг нөгөө нэгнийхээ темпийг бас ингээд мэддэг болчтой юм шиг санагдсан. Гэтэ яг би болохоор ерөөсөө нөгөө юм хүмүүстэй хамт ууланд гарахгүй байжгаад тэгээ ингээд нэг юм за тийшээ явах гэж юм гэл нэг юм клубүүдийн зараа шүү дээ. Тэнгүүд би ингээ хамт явчих болох уу гэд баг өмнөх өдөр нь яриад хамт явчихдаг байхгүй. Тэгэхээр яг би тэр хүмүүсийн нөгөө юм алхалтын темпийн ч юм уу техникийн ч юм уу одоо мэдхгүй явчихдаг. Гэхдээ би нөгөө хувьдаа ингээ за ямар ч үс ингээ гоншихнахгүй хоцрохгүй ингээ нэг юм багийнхныгаа хойшин татахгүй ингээ явна гэдэг юм нөгөө би уусаал ингээ хамт бэлдэж чадаагүй юм чинь хамт энэ хүмүүстэй алхаж чадаагүй юм чинь яг энэ хүмүүсийнхаа юунд ороод явна гэдэг нэг юм жоохон зэрлэгтэй. Жоохон атуужилтай явдаг. Тэгээд асуухаар тэр хүмүүс тэгээд ихвчлэн тэгэл тэгдэг хамт яваа гэж хэлдэг юм тий. Тэгээ ер нөгөө нэг аяллаа ингээд паблик зарлалсан байгаа клубүүд бол паблик зарласан гэхэлэр чинь ингээд нийтж болно гэсэн үг юм шүү дээ. Бусдаа яг нөгөө юм клуб дотроо зарладагч клубүүд байгаа л да. Нөгөө нэгнийхээ алхалтын техник нөгөө юм хурдыг ч юм ингээд мэддэг байн хамт ингээд 7 нэг болгон алхаж байгаа шүү дээ тэр хүмүүс чинь. Тэнгүүтээ нөгөө нэгнийгаа мэддэг болохоор дотроо ингээд аялал зарлаа явцдаг ч юу гадар байна. Паблик зарлах юм бол би одоо чи ч гэсэн хамт явж болно л гэсэн үг. Тийм ээ. Би явахгүй. Би тийм юмнаас айгүй хол байхаа шийдсэн байж байгаа юм гэдэг. Тийм одоо том уул руу авирж яхад ер нь зүр би төсөөлөхтэй болохоор одоо хамгийн гоё хэсэг нь баг ингээд орой дээрээ гараад ч юм уу те яг ингээд одоо даалгавраа бүрэн гүйцэтгээд тэр үед хамгийн гоё байдаг болоо гэж зүгээр бодоод байгаа байхгүй юу? Ер нь тийм байдгүй эсвэл арай өөрөө яг нөгөө оргил дээрээ гарчаад тэг нөгөө бууж иж яг нөгөө би энэ ууланд гарчлаа гэж үздэг байхгүй юу? Яг дээрээ гарчаад яг дээрээ одоо уруудж явахдаа ч юм уу эсвэл нөгөө оргил дээрээс ингээд нисээд өгсөн ч юм уу ингээд амар олон нэг юм кейсүүд байдаг шүү дээ. Тийм одоо нэг би бас нэг сүүлд нэг бичлэг үзсэн юм а яг нөгөө оргил дээр гарчаад нэгнийхээ зургийг авах гэж байгаад нэг эмэгтэй ингээ гулсаад ингээ тэнгүүт нөгөө бичлэг бүр яг унжаа биш юм. Тийм бүр ингээ гулсаад явчихсан. Тэгээд хинч тэр хүнийг угаасаа аварж чадахгүй шүү дээ. Олсноосоо ингээ гарсан бүгд ингээ нэг нэгээрээ байж байгаа юм чинь. Тэр яхаа бөөнөрөө нэг юм хүмүүсийн юм сүхтэй явдیں۔ Тэрүүгээр нөгөө ингээ зоогоод өөрөө юм survive хийхгүй бол та хэцүү шүү дээ тий. Тэнгүүд нөгөө яг оргил дээрээ гарчаад би оргилдчихлоо гэж хэлдэг хүн ер нь байхгүй тий. Нөгөө өндөр ууланд гардаг хүмүүс л бүгд л мэдчихлээ байх нэг. Буцаад яг нөгөө нэг base camp дээрээ ирж иж за бид нэр оргилдчихлоо гэж ярьдаг. Одоо баярлж болно. Одоо баярлалаа да. Бүр ингээд гэртээ ирчээд за би ууланд гарчлаа гэж л ер нь санаа амраа. Тэгэхгүй бол ер нь тэгэл бас айгүй олон эрсдэл байгаа. Гэтэ яг нэг юм бөөнөрө бууж ирээд тэгээд нэг юм хөрхөн жижигхэн нэгэндээ баяр хүргээд ингээд тэмдэглэдэг. За оргилцсан баяр хүргэе гэдэг. Тэгээд оргилдохоороо тэгээд ууж мөх уу? Base camp дээр ер нь одоо жишээлбэл base camp дээр ер нь одоо тэр чинь нөгөө юм гайдууд байгаа шүү дээ. Бид нар ингээд тэр гайдууд чинь ингээд бидний амнаас эрүүл мэндийг одоо ингээд хариуцаад явж байгаа хүмүүс байгаа. Тэнгүүт тэнд нь бид нар ингээд ууж идэх юм бол оргилдчихоо. Гэхдээ харин тэнд бид нар ингээд ууж идэх юм бол тэр хүмүүс одоо баг яах гэж байж байгаа тийм нэг юм ер нь жоохон юутэй хин одоо сахилгаваттай байж ер нь бас тийм ээ. Тэгээ буцаж одоо хотод ирж мэрээд ч юм уу одоо тэр нөгөө хүмүүсээсээ ягаад одоо салаад ууж идэх юм бол тэр л хамаагүй асуудал шүү дээ. Тэнгүүд нөгөө тэр аялал ингээд дуустал тэр хүний л одоо юугаар
зааварчилгаагаар байх хэрэгтэй. Тэр хүмүүсүүд бидний төлөө өглөөрт босоод одоо хоол унд хийж ийн, бүх удаа ачаа мачаа яах их бүх юмыг зохицуулж ийн те. Тэнгүүд бид нар тэнд нь бас амар хариуцлага гойж бас болохгүй л те. Ер нь нийтдээ хэдэн одоо юм уул гарч юу? 5 юм уу яг өнгөрсөн жил. Жилийн дотор 5 гарч байгаа тийм. Тэгээд нөгөө зарим газар руу нь бүр одоо давтаж гарч тий. Үгүй өнгөрсөн жил би нөгөө юм 2 сард анх асралт гарчаад тэгээд ер нь нөгөө юм дөрөв бэрх гэдэг цом байдаг байхгүй юу? Дөрөв одоо Монгол улсын юм дөрөв өндөр оргил дээр гарах юм бол тийм цом авдаг. Тэгээд нөгөө эхлээд асралт гарчаад тэгээд асралт болохоор нэг оргил нөхгүй юу? Тэгээд тэрнээс хойш надаа ингээ 3 оргил үлдчихэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд нөгөө миний за 25 ондоо би ер нь ингээ дөрөв бэрхийн цомыг авна гэдэг өөртөө нэг юм зэрлэг тавиад тэгээд тэрнээс хойшоо хамгийн сүүлийнх нь болохоор 10 сард яг мөс сэрдэг лөө гараад тэгээд 12 сард цом авсан. Трофи гарсан. Тэр цомын юм холбооноос хөө. Тий, холбооноос. Тэгээ нөгөө дөрөв оргил руу гарсан гэдгээ нөгөө юм баталгаажуулаад зураг мурга аваад юм форм бүгэлж явуултыг. Тэгээ тэрийгэ бүглөөд материалаа бүрдүүлж өгөөд би ингээ гарсан шүү гэдгээ пров хийж чадах юм бол ингээ цомоо авдаг. Тэр одоо дөрөв оргил руу гарах ер нь одоо тэр гарч байгаа мэдрэмжүүд гэх юм уу те. Ер нь ялгаатай байсан уу эсвэл ойролцоо эсвэл одоо хэцүү хүнд нэр хэр ялгаатай байсан бэ? Бүгд ер нь амар өөр байсан. Тийм үү. Тий. Надаа ер нь уул болгоно нэг юм амар сонин нэг юм өөрийн нэг юм характертай юм шиг санагддаг ш надаа. Тэг надаа ингээ хүмүүсийн ярьж байгаагаар болохоор жишээ нь одоо хөвсгөлийн мөс ярьдаг ба шүү дээ. Амар ингээд давгүй штэ. Ер нь ингээд чи баг одоо ирчээд одоо нэг хамт ууланд явж байгаа хүмүүс ингээд тэгээ ярьж байхгүй. Мөсөрдөг чинь гайгүй штэ. 3100 чи ер нь ингээд гарчин марчин баг л ингээд очоод амралтынхаа өдөр баг л явчихад ирэхгүй яг арайч тэхгүй л дээ ингээд айгүй давгүй маагүй гэд ярьж байгаа байхгүй. Тэг би миний хамгийн сүүлийн яг нөгөө гарсан өргөл нь мөсөрдөг байсан. Тэг надад бүр ингээд хамгийн хэцүү мөс ярьдаг байсан. Амар шуургатай үе таарсан. Тэгээд бид хэд чинь айгүй зөвхөлээ дөрвөлхний явж исэн болохоор ингээд 3 эмэгтэй тэгээ манай гайд хөтч маань эрэхтэй. Тэгээ ингээд 3 эмэгтэйтэй ингээд явж байгаа хгүй. Тэгээ ингээд амар зузаан цастай. Тэгээд зузаан цастай болохоор нөгөө алхалт амар удаа ширчиж байгаа. Тэнгүүт ингээд хоёр тишээ ингээд огцом ингээд юм хавцалтай. Тэнгүүт би ингээд жоохон ингээд харангуут ингээд бүр яг ингээд унах гэдэг юм шиг санагдаад. Тэгээд нэг манай хамт явж байсан хувцаа ингээд тийш ингээд гулгуулаад уучиж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд уцыг хараад араас нь ингээд харангуут бүр ингээд амар огцом яг ингээд унж байгаа нэг харагдангуут бүр амар айчиж байгаа юм чинь. Тэгэл та ер нь хамгийн амар хэцүү гарсан бол мөс ирдэг байсан. Тэр нь хамгийн баг аюултай нь уу? Тэ. Ер нь яг аюултайгаараа бодох юм бол хүүтэн хамгийн аюултай. Хүүтэн рүү гарсан тий? Хүүтэн рүү 7 сард гарсан. За. Харин тий би нэг стори үзчихсэн байхгүй юу? Ингээ харсан чинь цастаа уулан дээр явж идэв. Гайхаад зундаа өвлчиж байна гэж. Юу ийм байж болд юм бэ? Ойлгохгүй тэгсэн нэр бас монголчаас нэр ийм уулс байд юм шүү дээ. Одоо тэр хүүтэн гэдэг чинь доотлын одоо тэр жоохон арай наадлын оргил нь болохоор тэр малчин уу те? Тийм тэнд чинь малчин, хүүтэн, наримдал, наран, бүргэд гэж оргилууд байгаа. Тэгээ бид хэд малчин руу гарчаад тэгээ буцаж отог дээр ирчээд тэгээд маргааш нь нөгөөдөр нь хүүтэн рүү авчирчаад тэгээ ирсэн. За. Тэгээ нийтдээ хэдэн хоног болдیں۔ Би бараг 9. Гэхдээ ер нь нөгөө нэг нийт явж байгаа хоног нь бол нэг 9 10 хоног явсан бай. Зүгээр хүүтэн рүү алтаа таван богд ч тийм. Тийм алтаа таван богд руу би зөвхөн нөгөө миний зорилго нь хүүтэн рүү авирах байсан. Тэгээд тэнгүүд малчин руу ч юм уу бүргэд рүү ахаад авирна гэх юм бол ахаад би тэнд ингээд бараг 5 6 хоног ч юм уу байж иж авирах байсан байхгүй. Тэгээ нөгөө миний ажлын цаг ингээд нөгөө тулцсан, ажилдаар холцсон. Тэгээд ер нь хамт явж исэн хүмүүс маань ч гэсэн угаасаа ингээд харж исэн болохоор дараа нь ингээд гаръя да гэд хүүтэн рүүгээ гарчаад малчин руу гарчаад тэгээд ирсэн. Амар юм. Битээр дээр нэг ярьчихсахгүй чи яагаад ингээд уул гараад идэв ингээд аюултай биш юм шүү. Би болиулах ч үзсэн. Яа хөө ярьчих л та. Би яг цэцгийг нэлээд сайн танил л та. Таньдаг болсон. Өшөө таньжил байгаа. Тэгээд мань хүн юу руу гарна гэдэг байхгүй. Эверест үү? Тий. Чиний талаар ярьж байгаа юм. Эверест гарах мөрөөдөл болохоор Эверест гарах бол яг мөрөөдөл байгаа. Тэгээ энэ жилдээ болохоор би сая яг нөгөө тархихаа өмнө юугаа
хараа суужсах, уншаа суужсэн. Би нөгөө нэг юм 4 сард Эльбрус явах гээд Эльбрус зүйлээ. Эльбрус чи хаана лээ? Орсын нэлийн баруун урагшаа гэх юм уу? Одоо нөгөө Европын үргэлжилсэн уулуудын нэг хэсэг нэлүү те. Кавказын нөгөө нэг нурууны одоо нэг хэсэг нь гэх юм уу? Тэгээд юу нөгөө нэг Seven Summit гэж байдаг шүү дээ. Дэлхийн нөгөө 7 том оргил байгаа. Тэрний нэг нь Хотел уу гэсэн. Тийм ээ тийм. тодорхой байдаг. Тэгээд нөгөө Европын яг нөгөө юм ТV-ха яг ноёо оргил нь хамгийн өндөр нь. Тэгээд Оросд байдаг. Тийшээ ер нь нөгөө нэг авирахад хамгийн тохиромжтой нь хавар юм уу намар айгуу тохиромжтой байдаг гинэ. Тэгээд намар ер нь жоохон завгүй ажил ихтэй болчдөг болохоор хавар явчих гэж бодоод тэгээд ер нь нөгөө нэг авиралт хийх Монголоос ер нь явах авиралт хийх хүмүүс юу байна мүү байна. Тийшээ ер нь яаж явах мохоо гэд ер нь тиймэрхүү юм жоохон хараад байжлаа өнөөдөр. За. Тэгсэн чинь тэгээд хүмүүс байгаа юм шиг байна уу? Тийм нэг 2 юу байна Монголоос явах. Нэг нь болохоор 4 сарын дундуур, нэг нь 4 сарын сүүлээр явна гэж байна. Гангаамаа ихч бас явна гэд ивтэй байсан. Гэтэ тэр нь амар ах шиг байсан. Би жоо мэдхгүй болохоор асуудаг юм л да. Одоо Эльбрус гэдэг дуулахлаар бүр одоо яг авиралтын ийм хэсэг бай бүр юм кино минан дээр гардаг шүү дээ. Ихц ингээл юугаараа одоо тэр нөгөө алхаараа ягаал хөлөөрөө ингэ зоогоол тийм хэсгээр явах уу? Тэр яг бүр тийм техникийн авиралт хийхгүй. Олсонд орж бол тэрийг бол техникийн авиралт гэдэг юм тий. Хүүтэн рүү бол яг нөгөө бүгд ISAX-тэй явна. Тэр чинь нөгөө булгаад унах юм бол тэрүүгээрээ нөгөө одоо тогтож үлдэн гэдэг ч юм уу. Ангал руу унах юм бол яг тэрүүгээрээ ингэж гарна гэдэг ч юм уу. Тиймэрхүү нөгөө юунууд байгаа. Бусдаар яг нөгөө бүтэн уул руу гарах авиралтынхаа туршид яг ингэж байна. Би кино л бодод байна л да. Би нэг юм кино үзчихсэн байхгүй юу? 14 Peaks гэдэг. Би өөс үзчихсэн. Тийм, тэр бол ингээд бүр юу амар тэр ч одоо балб хүн билүү дээ. Төвдчлөө. Балб баха тий. Английн 6 сарын дотор лөө. 7 сарын дотор. 7 сарчлөө. 7 сарын дотор одоо дэлхийн хамгийн өндөр одоо тийм 14 оргил руу гарч одож байгаа рекорд тогтоох гээд баримт кино юм уу? Тийм баримт кино байхгүй. Тэгэд Netflix дээр байсан. Тэрийг үзэл за энэ бол бас айгуу чанга спорт юм байна л гэж бодчихсон шүү дээ тухайн үед. Би нэг өөр юм үзээд тийм ойлголт авсан шүү дээ. YouTube суугаад тахгүй юу? Хамгийн аим шиг юмнууд ингээ ангилсан байдаг. 1-ээс 10 хүртэл. Тэс чинь хамгийн аюултай уулууд гэдэг. Тэр дунд Эверест зэрэг нэг 8-8-д явж илөө. Эверест ч бас аим аюултай юм ч тийм. Ер нь тийш авирах юм бол өөхөх магадгүй тийм ээ гэн тийм ээ. Тэгсэн чинь нэг аим сонсон нэртэй болондоо К6 мургаа гинөө. К7 молоо. K6 Kilimanjaro өдр гэл. Амар бол бэд юм л ч тийм. Байлгүй яа. Тийм. Тэгэхэд бас цэцгээ уучлсан энэ яриа ийшээ авир гэхгүй л үү дээ гэд. Тэгэл одоо Эверест гарна гэсэн одоо амбицтай бол тэгэл бас нөгөө хэднээс санаанд багтчлаа гахалт те. Би тэгэл харсан амар жоохон айгаал за гэл. Гэтэ ингээл байж байгаа л баг өдөр болох ингээл орж за гэл хардсан шүү. Гэтэ ер нь тиймэрхүү уул руу гарах чинаас бас нэлээд өндөр зардалтай юм шиг байна те. Ер нь бол баг тийм спонсортой бас яахгүй бол би бол тэгж ойлгосон. Тэр чинь нэг такс авдаг үстэй тийм. Такс авт юм уу? Ямар такс? Уул руу гарах уу? Тийм. Ер нь таксаас илүү нөгөө юм хөтчэн, тэгээд оксижен, тэгээд нөгөө хувцас хэрэглэл чинь бас ер нь зүгээр нэг юм өндрийн ингээд нэг юм уулын юутэй явахгүй шүү дээ. Ер нь ингээд амар сайн бэлтгэл хийх хэрэгтэй. Тэгээ уулын нөгөө юм гаджет хувцас юмуд ч амар үнэтэй. Шерпа үнэтэй. Очоод оксижен тэгээ ингээд байрлах хоол хүндясtis ер нь ингээд өөр угаасаа амар зарчил. Тийм, зүгээр такс нь ч лөө их авдаг үлээ. $70,000 үлээ. $100,000 үлээ. Би чамруу бичлээ. Би чамруу хэллээ. Үгүй би өөрөө судлаад өөрөө нөгөөний олон мэдсэн 70 гэсээс мөн. Тэгээ би чамд хэлсэн чинь тэгэл гарна шүү дээ. Тийм мөнгө тийм хөнгө зүгээр уулна тийм ингээ ярьсан шүү дээ. Тэгсэн шүү. Тийм. Тийш гарах болт зүгээр ингээ асуудалгүй $70,000 төгрөг ингэдэг болтлол баяжна гэсэн. За яриад байгаа хөө юмэрсэн үү? Үгүй гайгүй дээ. Угаасаа яриул бүтэн.
ярина уусаа. За чи ингэ юуст ингэ мессеж өгөөд юуныхын талаар бас жоохон асууч уу. Одоо ер нь зүгээр яг контент ер нь хийгээд байгаа шүү дээ. Бас контент бүтээгээд би тэгэл угаасаа нөгөө би бас чиний нөгөө ер нь контентуудыг нэлээд үзсэн л дээ. Тэгэхээр ингэ садлсан. Оо энэ чинь ямар мундаг юм бэ гэл. Тэгэд чи одоо л нөгөө маркетингаар одоо ажилладаг шүү дээ. Тэгэд зүгээр яг анх ер нь яаж одоо контент хийгээд тэр санаа сэтлэх юм уу? Ер нь яагаад ингэж контент бүтээгч болъё гэсэн одоо бодлолсон бай. Ер нь нөгөө юм. Энийг бүр баг ингээд эхнээс нь ингээ ярих юм бол манай ажлынхаа хүртэл ингээ намайг яг би ингээд дижитал маркетингийн мэргэжилтэй одоо Unitel-д 4 дахь жилдээ яг дижитал маркетингаар ингээ ажиллаж байгаа. Тэрнээс өмнө бол яг бас маркетингаар 3 жил ажилласан гэдэг чинь ер нь бас яг хоо маркетинг талдаа бол ийм туршлагатай юм байна. Талдаа бол туршлагатай. Тэгтээ нөгөө би өөрөө хизээч ийм контент хийгээд өөрөө ингээд нэг юм жижигэн те инфлюенсер болоод ч юм уу ингээд өөр газраас ажил аваад ингэж ин гэдэг нэг юм юу бол ерөөсөй байгаагүй. Тэгээ хоёр дахь юм бол манай ажлынхаа намайг ингээд аялдаг болсон, ийш тийш ууланд гардаг, гүдэг болсон гэдгс чиг амар гайхаад идэг аахгүй юу. Ягаад гэвэл ингээд би ерөөсөө ер нь нэг юм хахад ч гэсэн нэг тийм өө энэ ууланд авирдаг царайтай хүн байна гэж ер нь нэг тийм харагдахааргүй л юм шиг байгаа юм заяа. Тэгээ манай ажлынхаа дэгдэг аахгүй ингээд чи ууланд гарсан юм уу, гараад байгаа юм уу, чи гүүс юм уу гэдэг ер нь амар гайхдаг. Тэгээ ер нь энэ бүхэн яг эхэлсэн цэг нь юунаас эхэлтэй вэ гэхээр би нөгөө нэг юм өнгөрсөн 24 оны өвөл гэсэн үг. Би нөгөө юм хор тавдартай байж магадгүй гэдэг нэг юм юу сонсоод миний бие ер нь амар өвдөд исэн ингээд юм мэдэгдэхгүй айгу өвдөө явагдсан баггүй. Тэгээ ингээд үзүүлсэн чинь хор тавдартай байж магадгүй. Тэгээ ингээд эссэн шинжилгээ аваад тэрийг ингээд хавдар руу явуулаад тэгээ ингээд 14 оны дараа хариу ирээд тэгээд ингээд буцаж хариугаа сонсоод яхах ихээ шийднэ гэд. Тэг яг ингээ 14 хоног хүлээж авах хоорондоо би ер нь ингээд бараг л ингээл нөгөө өнгөрсөн амьдралаа эргэцүүлнэ гэдэг шиг бүгдийг ер нь ингээл яг юм өөрөөл ингээд харж байгаа штэ. Би ер нь юу хийж бүтээсэн хүн блэ? Би ер нь яаж амьдрсан хүн блэ гэл ер нь нэг бодох нэг юм амар их бодолд автсан нэг хэд хоног байсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь ер нь ингээд сургуулаа төгснөөсөө хойш яг ингээд нөгөө мэрэгчлэрээ ингээл ажиллаад ер нь ингээл ажил гэр тэгэл нөгөө нэг тийм л юм маршруттай ер нь ингээд өөртөө ингээд бүтээсэн би нэрээ тийшээ аялж яхад ч юм уу тэнд явж яхад ингэж яхад амар гоё байсан байж тээ гэдэг ямар ч юм дурсамж байхгүй өөртөө ямар ч тийм дурсамж бүтээгээгүй амьдэрсэн байсан байхгүй юу бүр ингээд амар гонигтайсэн би бүр ингээд юу хийж амьдэрсэн зүгээр л ажиллаа хийж амьдэрсэн хүн биш тээ гэж амар гонигтай болоод тэгээд яг нөгөө нэг оны өмнөхөн нөгөө хариугаа сонсоод гэсэн чинь зүгээр миний хариу зүгээр гарч байгаа хгүй. Тэгээ яг нэг юм өөр жоохон бие өвтгсөн юм байсан. Тэгээ тэрийг имжлүүлээд одоо бол зүгээр. Тэгээд ер нь за айгу гоё дурсамж бүтээж амьдрий да гэж амир өөртөө шийдээд. Тэгээд ер нь нөгөө нэг юм яг би нөгөө ажилтаа байсан болохоор амралтын өдрөөр ер нь гарч болох ингээд уул муулнууд юу байна. Хагас бүтэн сайныг викендийг ашиглаад ер нь хаашаа явж болох уу гэд би ер нь ингээд судалж эхэлж байгаа хгүй. Яг нэг богдуулсан мал руугаа ингээд гардаг байж байгаа. Гэсэн чи асралт руу ингээд 5 дахь шөнө яваад бараг ингээ хагас сайндаа гараад ингээ хагас сайныхаа шөнө ингээ ирчдэг. Бүтэн сайндаа сайхан амраад тэгээ ингээ нэгтгэс ажилдаа орчих болдсон штэ. Гэт нэм хүний пост уншаад тэгээ би ер нь асралт руу явж үзье гэж гинт шийдэнгүүтээ ингээд асралт явах, асралтын аялал маялал гэлгээл бахан фейсбુક дээр хайж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд аяллууд амар их гарч ирээд тэгээд би яг 2 сарын 22-нд анх удаа тийшээ яваад тэгсэн чинь болдсон байх штэ гэж ингэж бодож байгаа байхгүй. Тэгээд тэрнээс хойш ер нь ингээд заавал нэг юм аялал маялал гүйлт мүлт нэтэрэг гэхээр нэг юм би амжихгүй завгүй ажилтай гэхгүйгээр нэг юм амралтын өдөр ч гэсэндээ ингээ хийж болох юм ер нь ингээ бас хүмүүс ингээд харуулвал ер нь амар гоё юм байна. Нэг юм одоо нэм гүүж мүүж байгаа би одоо нөгөө сноуборд бас ингээд сурж байгаа тэр нь бас л ингээд амралтын өдөр л болж байгаа юм чинь тэнгуү нөгөө офисын фул тайм ажлын хажуугаар бас ингээд хөрхөн амжуулахаа хичээгээд нь шүү дээ. Тэгээд тэрийгээ бас ингээд хүмүүст айгуу гоё хүргвэл тэндээс ингээ хүмүүс болдсон байна гэдэг юу аваад нэг жижигэн ч гэсэн ийш тийшээ гардаг нэг жижигэн ч гэсэн нэг майрхан гүйдэг ч юм уу гоё аялдаг дурсамж бүтээдэг ер нь байгаасаа гэж бодож ер нь нөгөө нэг юм
чадхаараа нэг юм мэдсэн сурсан хийж байгаа experience-ийн хуваалцъя гэж юу бодож тэрийг хэлүүлж ирсэн юм. Бусдаар нэг амар тийм инфлюенсер болохдоо ч юм уу ингээд амар ингэхтэй гол нь бол байгаагүй. Тэгээ тэрний ингээ хүмүүст айгүй гоё хүрээд над руу амар олон ингээ чатууд комментууд ирж байгаа хгүй. Тэг ингээ жаач хийж байгаа нэг ч юм юу байхгүй байгаад би амар баярлалдаг. Тэг ингээ баярлаа. Таны бичлэгийг үзээд би ингэсэн, таны бичлэгийг үзээд би ингэж байгаа. Тэгээ манай ажлын ингээл зарим нэг хүмүүс хүртэл чиний бичлэгийг үзээд би тойр нэрээ тийшээ чин гарчаад ирсэн штэ гэж байгаа нь хүртэл айгүй хөрхөн нэг юм ойр тойрныхоо ч юм уу нэг юм жижигхэн ч гэсэн хүрээлттэй айгүй гоё инфлюенс хийж бас ингээд чадж байгаа юм байна да гэдэг айгүй гоё дотроо баярлж байгаа. Тийм байна. Тэгээ ер нь одоо зүгээр ингээд жаада ингээл янз бүрийн одоо уулна гарч байгаа бичлэгнүүдээ ингээл контент болгоод цацаалтай ингээл одоо юу BBC яг тэр нөгөө нэг юу гинт ингээд алдартай болсон уу ингээд багаар ингээд үзэгчдийн тоо нэмэгдэж явсан уу юу гэж асуух гэдэг тэгэхээр ер нь гинт ингээд хүү би ч одоо бас энэ сошиал медиа дээр ч бас юм алдартай хүн болсон биз дээ гэдэг тийм мэдрэмж ер нь хизээ авсан бай. Би ерөөсөө тийм мэдрэмж аваагүй шүү дээ. Бэлгээ надаар л зүгээр яг тоглоод ингээд дандаа оо манай инфлюенсер ихч үгч гэж бас би ер нь бол тэрнээс амар ичдэг заяа гэдэг. Манай инфлюенсер ихч одоо хүн оруулсан бичлэг чинь те одоо 7-8 лайк авна гэдэг чинь бас тэгэл. Тийм шүү дээ. Тэгээ нөө үзэлтийн тоо гарч ирдэ ч тэгэл харах. Гэл тийм. Юу вэ? Би энгийн хүн биш болсон. Ингээд тэгээ анх би найзлал Instagram тэрийг ингээл харж байхад бол юу ч тийм бодоагүй байсан юм. Тэгээ гид нэг reel нь орж ирчихэл ингээл нэг reel орж ирсэн аахгүй. Тэгээ ингээл амар ингээл лайк гарсан чинь нэлээ лайктай байна. Тэгээ мань орооос чи 9,000 зэн. Биш 8,000 зэг байлоо. Чин фүүс их чинь инфлюенсер болж байгаа юм шиг тэгэл. Тэрнээс хойш наваг дандаа инфлюенсерийн подтэй гэж шалдаг болсон билээ намайг. Тэгээд заав нэг инфлюенсерийн уруул инфлюенсер уруул инфлюенсер хотолтой. Уруулны. Хөөе зүгээр аа надад яг голоосон зураг хамж нэгч байдгүй шүү. Байдаг юм билгүй яг битэд нэг бөөнд зураг авах ч уруул гэжсэн. Ой нараа гэдэг. Тэгээ уруул яасан гэдэг яг нэг үгээр тайлбарлахгүй бол. Уруул нь тийм цорвоогоод ингээд гарцсан байсан гинэ. Хальт өмсөж байгаа юм. Тэр чинь ямар галуу шууд гэх юм. Яа. За окей. Тэр чинь ер нь зүгээр нэг юм оруулсан контент болгоно яг тийм амар үзэлттэй биш штэ ер нь ингээд. Янз бүр тэгээ нэг юм тэгээ хүмүүст ер нь нэг юм иймэрхүү юм мэдээлэл амар хэрэгтэй байгаа юм байна да гэдгийг би нэг юм мэдээж авсан. Ойрхон нэг юм ууланд ингээ одоо би жишээ нь ингээ нэм хүүтэн рүү авирсан ч юм уу их богд руу гарсан ч юм уу одоо мөх сардаг гарсан ч юм уу ингээд юугаар оруулахаар яг хүмүүс сонирхолтой. Гэхдээ нөгөө юм хүн болгон тийш ингээл нөгөө гараад дэж угсаж чадахгүй шүү дээ. Яг үзэл гоё юм байна гэл өнгөрчөж байгаа. Тэнгүүт нөгөө юм Улаанбаатар хоттой ойрхон ингээ гарч болохоор автобусын суугаад ингээ очиж болохоор таа ч гэсэн ингээ ирчиж болно гэдэг юм за энийг сэвэлж аваа дараа нь гарчиг гэж юм бодогдуулахаар ч юм уу тиймэрхүү нэг юм арай нэг юм юу гэдэг юм down to earth нэг хүмүүстэйг арай ойрхон хөрсөндөө буусан тийм ингээ хэлтэй ойрхон бүх зүйлтэй ойрхон нэг тийм байх нь хүмүүст арай илүү нэг юм сэвэлж аваад эсвэл нэг рүүгээ ширлээд ишээ явах уу энэ код их үг гэдэг юм яриа үүсгдэг арай юм ингэж сайтай байдаг юм байна гэж юм бодсон. Бусдаа яг нөгөө юм хол явах нь бол хүмүүс мундаг хүн байна даа л гэж бодхоос өөр байх тийм. Хол явах нь илүү нарийн бол авчин л та ялцчих. Би ингээд хүндрэл рүү гардг юм жишээ чадах байх дөө ч юм уу нэг хүмүүс тэгж бодож байна тийм. Жишээ би байна. Би бол хизээж зэрэг аслар юм уу амьдрал хизээж тийш явахгүй. Олсоор юу вэ улсаар ам ч гэнэ тий. Би тийм үхэг ирсэлд ормоор хүн тий. Сайн л чиний ер нь одоо зүгээр хийж үзмээр хамгийн экстрим юм чи юу вэ? За би энийг хийж магадгүй гэсэн тийм экстрим юм байгаа. Марафон л ах та. Марафон ч экстрим шүү. Хорныг ч амар экстрим. Ядаж зүгээр моцикл гэсэн тийм бодлого. Та ер нь гулгаж молгодог үлээ. Ер нь зүгээр санаар голддог байсан. Болоогүй. Бар ковидос шуулаад л тээ. Би нэг сурж байгаа нэг ингэж нэг акробат ирж унаад мөрөө молтлаагүй байхад гэтээ амар сонир болчихсон гэдэг өвдөж. Тэр нь бүр нэлээ олон сар өвдөд оюутан байхад тэгэл цааз.
би биш юм байна. Надаа тэр нөгөө юу бол ингээд амар санагдаад шин. Ингээ хүмүүс ингээд шууд уулнаас үсрээд тэмүүтийн далавчтай болонготой ингээд тэр амар дээ нисж байгаа л яа тэр шүхрээ задалтай. За чи тийм юм ёо. Чи болохгүй юм тийм үзүүлээрэй гэдэг. Чи болохгүй юм толгоонд нэг ID өгöd шүү. Наач юм уус энэ мэддэг юм шүү дээ. Гүү мэддэг биш ээ. Чи нэг өдөр ингээ өсөрч явж байгаа. Давчтаа хийчихлээ гэдэг. Жирх шигтэй. Тэгээд нэг рейлээр харчихсан. Угаасаа яг л энэ угаасаа яг санаа авсан юм яг жирх юм шүү дээ. Нэг модноос ингээ мотор үсэрдэг. Тэр ингээд зүгээр ингээд би зүгээр ингээ ботхтой ингээ хүмүүс чинь GoPro зүүж байгаа л яад нь шүү дээ. Тэгэл GoPro-гийн бичлэгийг харангууд яа ингэж явах бүр яг ингээд нөгөө шуу шиг нисэж байгаа тэр мэдрэмжийг авдаг байх таа л гэж би зүгээр ер нь бодсон байна тий. Бас амар байх таа. Үнэхээр одоо нөгөө юу гэх юм бэ? Тэр чинь юу яах вэ? Адреналин тий. Адреналиныг бол одоо үнэхээр тулны ялгаруулж чаддаг юм байх таа л гэж бодсон. Тэгээ би тэгтээ тэхгүй бах уу. Амар ярьж чи угаасаа бодлоо тий. Бадангууд одоо мэдээж амар олон жилийн наан бэлтгэлтэй одоо багасаа бэлтгэх ёстой ч юм уу нэг тиймэрхүү юм байгалах. Тэр нэг парашют тэрч ингээд экстрим юм гэсэн шүү дээ. Би онгоцоор нисгэд хүртэл яа за ингээд битэн өгчээсэй байн боддог шүү дээ. Нисэх болгондоо аимхай юм уу? Эсвэл өндрөө сайд юм уу? Би тийм экстрим юмнаас айд. Ялангуяа онгоцноос бол аим өндрөөс юу найд юм бэл. Гэтэ яг чамайг ингээд гаднаас ч харахад бол бүр ингээл айхааргүй л өсрүүл өсөрчий гэхэр ч юм шиг санагдаад байдаг шүү дээ. Үгүй юу? Сток шүү дээ. Тий. Уулын хувьд бол богд бол банжи жампинг тий. Яа болив гэдэг шүү дээ тий. Тэгээ тэр чинь бас арай хайцсангуу гайгүй шүү дээ нөгөө гайгүй бэлгүүд нөгөө ард нь нэг хүн хамт өсөрдөг шүү дээ. Тий. Нэг хүн нөгөө кенгуру шүү тий. Чи тийм хийжсэн үү? Гүү. Хийн гэж боддог л хат. Үгүй одоохондоо ч нэг бодсон юм аа. Би ер нь тэгээд энэ жил сноубордоор айгуу гоё хөрхөн хэмжээдээ гулгаж сурыг. Тэгээд Эльбрус гарыг. Марафондо 42-тоо гүчи гэдгэл нэг юм зорилго байна. Тэгээд тэрнээс цаашхын нь бол ингээд дараа нь болох бах уу гэд. Тэгээ ер нь бол сонсоод байх нэ жоохон тийм экстрим спорт руу явах хүн байна да. Тий. Баярлаа. Тийм. Эльбрус жишээ тий яа дууцаад нөгөө мотоциклд үзүүлбэр үзүүлдэг. Тийм амар нэг юу лээ. Спорттой эргэж мэддэг болъё гэж бодож фристайл. YouTube Red Bull-ийн тэр нь зүгээр орцсон явж ивэл тий. Магадгүй л амьдрал баялаг шүү дээ гэх. Тийм экстрим юмнаас одоо нөгөө спорт хийгээд тэр авж байгаа мэдрэмжэндээ ингээд донтчдаг хүмүүс байд юм шүү те. Тэгээ тэрийг л авахгүй бол ингээд яг ингээд одоо жоохон бус юмнууд нь уйдгартай санагддаг ч юм уу. Би бас нэг юу баримтат кино үзчихсэн байхгүй юу? Уулчны талаар Free Solo гэдэг Алекс Honnold. Honnold. Тэр мөн нөгөө нэг дандаа ингээд авирахтаа ямар ч ингээд нөгөө бэхэлгээ өдрөг авирдаг. Тийм freestyle. Тийм дандаа freestyle. Тэг чи ингээд бүр ингээд гайдаг юм уу яага айх намын гол шүү дээ. Айгаад одоо тэр нөгөө би одоо унуул өхөн гэдэг тэр одоо мэдрэмжээс одоо баг ингээд юм таашаалаа гэдэг маш тий. Тий. Чи тэгдэг юм бэ? Гэхдээ ер нь яг амар өндөр ууланд авирж агаад би гэхдээ ер нь боддоо штэ. Өндөр ууланд хэрвээ авирж агаад өвчих юм бол за дуртай юмаа хийж яваал өгсөн байна да. Гэж хүмүүс гэхдээ айн тийм жоохон бас жоо heroic тий. Ер нь гэхдээ юу штэ ингээд одоо нэг юм асралт ч юм уу одоо ингээл мөхс хардаг ч юм уу хин ч ер нь ингээ унаад өгчээсэн кейс маш олон байгаа штэ. Одоо асралтаас өнгөрсөн жил нэг хүн одоо миний мэдхийн штэ нэг хүн өнгөрч исэн нэг хүн алга болж исэн ч юм уу эсвэл одоо нөгөө юунаас мөхс хардгаас бас ингээд хүн өгч исэн ч юм уу одоо тэр бүр нэг юм 17 оны айхтар бас осол идэг штэ те нөгөө 17 хүн зэрэг нас ордог отгонд ингээд авиралт хийж байгаа. Минь юу одоо нэг вертолет дээр явсан гэдэг юм уу? Тийм яваад гэхдээ нөгөө 17 хүн яг нэг олсны 2 олсны 10 хүн зэрэг нас орсон. Тэгээ тэр нөгөө нэг юм уула хэрвээ ингээд бодох юм бол бас тийм амар нөгөө юм дэлхийд одоо нөгөө хамгийн амар одоо ивтэй уул гэж нэрлэгдэхгүй ч гэсэндээ тэнд ер нь тэр ууланд
юу тохиолдохын тэр ууланд одоо ямар эрсдэл байхын гинт одоо шуурах юм уу ямар ч эрсдэл ер нь ингээд тооцож болохгүй чадахгүй шүү дээ. Тэгээд ингээ 12 дүүн зэрэг нас орсон гэдэг ч юм уу юм уул руу ингээл гарах болгондоо угаасаа амар айцтай байдаг шүү дээ. Ер нь ингээл гинт амар цасан нуран голоод эсвэл ингээл ангал руу унаад ч юм уу эсвэл ингээд ер нь ингээл нөгөө өхөж болох хэдэн шалтгаан гэдэг шиг угаасаа ууланд өхөж болох хар мянган юу байгаа шүү дээ. Тэгээ уул руу ер нь гарах болгондоо л ингээл за ер нь ингээд өхчүүл гэж ер нь боддоо шүү дээ. Яана гэж жоохон айж байгаа. Тий. Гэхдээ яг хоо тэгэл за дуртай юмаа хийж байгаа л өөрийнхөө одоо хинч намайг хүчлээгүй тэгэл ингээл дуртай юмаа хийж явж байгаа өхөл тэгэл үхэлөө гэж. Тэгтээ нөгөө өнгөрсөн жил лөө бас нөгөө 2 жилийн өмнө Монголоос 2 уулчин ч бас одоо Эверест рүү явж байгаад бас замаасаа сурггүй болоод тэгээд өөд болцсон байсан шүү дээ. Нэг хүнийх нь бол одоо цогцсыг олж чадаад нөгөө хүн нас олдож чадаагүй. Нэг тийм явдал бас хэрэг гарсныг бол бас сонсоол за энэ ч бас тэгэхээр тэгэл дуртай юмаа хийж яваад одоо өөд болсон болохоор нэг бодлын одоо бас юу гэх нэг тийм амир хүндлэмээр гэх юм уу. Гэхдээ нэг бодлын талаар үнэхээр амар тийм бас аюултай тэгэл хайрлал санагдаж байгаа юм л та. Одоо чи би үл тийм ойлгохгүй. Одоо би тэгээ гайхад байх чи айж байгаа шүү дээ. Ингээд за ингээ юу ч болж болох юм байна. Энд чи ингээ 10 дон өгсөн байгуулаа тэгээ рест хүмүүс өгсөн юм байна. Тэгвэл чи ингээ айсандаа за ер нь дими юм шүү гэж ер нь боддог юм уу те. За ер нь би болио гэх те. Би өгчүүл яах юм бэ? Тэгснэ тэгээ айнгуудаа за тэгтээ яаж гоё юм чин гэл дэшээ гараа явд юм уу? Тэгээ штэ ер нь ингээд уулаад ингээ мэдрэмжтэй авах гэдэг. Хүн нас орж исэн ер нь ингээл зөндөө олон кейс уншиж нэг юм энд хүн нас орсон юм бэ ингээд сонсч исэн ч кейс зөндөө л тэгэл. За гэхдээ би гарна гэл. Тэгээ одоо зүгээр энэ юуны бүр одоо арай экстрим жинхэнэ битээр үзэж байгаа хэлбэр юм шүү. Одоо хүмүүс чинь одоо аим шиг кинон дуртай байдаг шүү дээ, тэ. Айж байх гал ингээл нэг би бол одоо аим шиг кино ерөөсөө үздэг байхгүй юу? Уусаа амар жоохон цочоод айгаад байдаг болохоор. Тэгээд одоо дуртай хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Тийм аим шиг юм сонсдог ч юм уу. Тэгэл тэрний л одоо бүр яг жинхэнэ биеэрээ мэдэрч байгаа экстрим хөлбөр гэсэн үг үстэй. Тэгэж тайлбарж болох уу? Юм кайнда тийм шүү дээ. Тэр болгоны богино хугацаанд ингээ айгаад өнгөрчихөж байгаа. Уул руу ч юм бол ингээл баг гэрээсээ гарч явахдаа ингээл айгаал баг юмаа бэлтэж явахдаа ингээл айгаал эхэлсэн ба шүү дээ. Тэгэл ингээл айгаал ингээл гэртээ ирээл удаа үргэлжилдэг гэх юм. Би ихтэй нэг удаа бүр амар айжсэн шүү дээ. Ингээд яг өөх гэж байгаа юм шиг санагдаад үе ингээ гэрээсээ гараад би хаашаа ярих жилаа их богд руу явах гэж ийсэн. Тэгээ ингээд нөгөө тэргэл одоо манай найзууд нөгөө орой манай гэрийн тэнд ойрхон байж ингээд би юм шүн явах гээд юмаа бэлтчихэд яг гэрээс гараад тэгээ тэрий дээр ингээд дайраад машин руугаа нөгөө явах гэжсэн фургон руугаа явсан байхгүй. Счигээ бүгдээрээ амар ингээд за болгоомжтой яваарэ. Тэгээ бөөнөрөө ингээд намайг гаргаж өгч байгаа шүү дээ манай найзууд. Тэгээ за болгоомжтой яваарэ ингээд гэл юм барны юм сүүлийн үгээ хилээд байгаа юм шиг ингээд амар ингээд намайг юм эцсийн замд ингээд үдээд байгаа юм шиг амар тийм ингээд нэг юм за минь тэгээд та болгоомжтой яваарэ маарэ гэл тэгэл аа машин суулгаж өгөөл тэгээ би яг ингээд хөдлөөд явж байхдаа яна би юу босож ирэх юм болов гэж амар айгаад юм жоохон нөлмөс цэлгснээ за хоолтомд ингээд ойлж болохгүй гэд тэгээд яг тэр мэдрэмж ингээд наваа нэг юм эргэж ирэхгүй хүнийг үдчихэж байгаа юм шиг амар тийм мэдрэмж төрж ирсэн шүү дээ. Ингээд нэрээ эргэж ирэхгүй бол яана гэдэг юмыг амар илүү бодож ирсэн. Гэхдээ тэгэл угаасаа ер нь тийм айх мэдрэмжтэй явна гэхэлэр тэрийгээ дагаад бас ер нь их тийм боломжтой авих юм шүү те. Жохоо алдаа малдаа гарахгүй ер нь жоохон тийм хайхрамжгүй байхгүй хичээж мичээгээл. Тань ч бас эвгүй шүү те одоо. Тэ би бас ингээ хажууд шиг халтраад өгчүүл яана маань мэдгүй. Тэгдэг бах те. Ер нь ихтэй бүх цаг үед л яг ингээд яг ингээл за энд гişгүүл цөмөрөх болов энэ чулуу нурах болов гэл яг ингээд ер нь бүх цаг үед л юм тэгж бодож юм байна. Дүү ер нь одоо чи ингээд байн гуул руу авираад тиймэрхүү ингээд мэдрэмжийг ер нь бол одоо надтай харьцуулах ч юм уу хамаагүй их авчаа гэж авахаар би бол одоо байн ингээл зүгээр өдрө гараад явж байхдаа би өөх болоо гэж хэлж бодохгүй шүү дээ. Тэгээ за өнөөдөр одоо хийх юм аа хийндэ. Тэгэл угаасаа тэгэл буцаал ирэх байх гэл нэг тийм айц байхгүй. Гэтэ тиймэрхүү одоо айцтай ч юм уу одоо төгшүүртэй ч юм уу яг юу гэж хэлэх мэдэхгүй байна л да. Тийм нэг юм сонор сэрэмжтэй мэдрэмжийг ингээд
ойрхон ингээ аваад ангууд тэр чин чамд ингээд одоо бусад одоо энгийн үед энгийн амьдралд чи одоо зүгээр ажиллаа хийж явах чинь ч юм уу одоо тийм мэдгэдэггүйц тийм өөрчлөлт ер нь бол гарч ирсэн үү? Одоо ажиллаа хийж явахдаа жоохон өмнө ууланд гардаг байснаас харьцуулахад арай өөр болсон ч юм уу? Арай илүү нэг тиймэрхүү чамд юм анзаарагдсан уу? Яг тийм айдас гэхээсээ илүү ер нь нөгөө юм өндөр уул руу ингээд за ер нь ингээ явхад чинь хувийн бэлтгэлийн одоо ингээл амар сайн их хэвээр гос ахуулаад ер нь ингээ хувь хүний нэг юм хариуцлага амар сайн байж ээж ер нь ингээд би бас ингээ амьд үлдэн шүү дээ. Ядаж би хөлийнхөө үзүрийг одоо хөлдөөхгүй гэдэг ч юм уу амар зөв ингээд хувцлалт зөв одоо хоол хүнсээ бэлдэх хооллолт моллтоос ахуулаад ер нь ингээ хувь хүний нэг юм бэлтгэл хариуцлагатай байгаагаас шалтгаалж би өөрөө ингээм амьд үлдэх гээд байгаа болохоор нэгт би яг ер нь ингээд нэг юм иш тийшээ ганцаараа тийм ингээд дандаа танихгүй хүмүүстэй ер нь ингэж явсных нэг тийм хувийн нэг юм өөртөө айгу тийм responsibility айгу сайтай болсон гэж боддیں۔ Нэгт хоёр тэгэхээр нөгөө юм угаасаа л нөгөө юм зориод ирсэн байгаа. Тэнгүү тэр өндөр ууланд чинь би дараад байна, би ингээд байна гэж хэллээч угаасаа хинч одоо нэг юм чи ингээд байна уу гэж хинч тэхгүй шүү дээ. Тэнгүүт ер нь ингээд амьдралд ч гэсэндээ ер нь юм гоншгонхоо болцсон. Би ер нь ингээд айлын баг яг манай дүү намайг 18 9 тайхад төрж исэн. Тэгээ би 18 9 жил ингээд айлын баг амар их хүүхэд байсан байхгүй. Ер нь ингээд амар гоншгоноор гэх юм болохгүй болонгууд би ингээд уйлжингууд манай хоёр ихч гарч ирээл, ээж гарч ирээл, аав гарч ирээл, эмээ гарч ирээл бүгд ингээд шийдэд өгчдөг байсан. Тэгээ тийм болохоор би ер нь амар юм уйланхаа юм гоншгоноор хүүхэд байсан байхгүй. Тэгээ ер нь ингээд уул руу ингээд гараад ахаар ерөөсөө ингээд хинт ч гомдлохоо болчдөг. Ер нь ингээд гоншгонхоо болчдөг. За би л ер нь өөрөө л ингэх хэвээр би өөрөө л ингээд юугаа сайн бэлтгэх хэвээр хэрэг болохгүй байх юм бол би өөрөө л ер нь ингээ муу яаж дээ ч юм уу нэг юм өөртөө буруугаа өгөөд өөрөө ингээд сурсан. Тэгээ яг уу нэг юм гриттэй болох юм шүү дээ. Тэсвэр хатууж. Тий, ер нь аль тий. Тэгээд нэг юм амар би бас нэг миний энэ зан амар гайгүй засарж байгаа юм байна да гэж ер нь ингээ бас боддیں۔ Би нэг юм эхлүүлээл тэгэл ингээл дуусахгүй ингээл хаяал нэг юм эхлүүлэл хаяал ингээд яг бас ингээд мэрэгжлийн жонцлог байдаг бах миний ингээд ордны ч орд руугаа ч ихэд байхгүй ер нь нэг юм хувь хүний нэг юм юу юм тийм байхгүй ингээд амар олон юмыг туршиж үзэж ингэж эхлүүлдэг мөртлөө одоо жишээ нь энэ усыг би одоо жишээ ингээд уухгүй дуусгадаг ч юм битгүй ер нь ингээд нэг юм юмыг дуусгахгүй ингээд хаяад идэг юм таахгүй тэнгүүд нөгөө юм уул руу бол ингээд алхаад эхэлж байгаа л ер нь тэгэл яаж хийж байгаа л би ингээд дуусгах гэдэг нэг юм зоригтой болоод яг тэрийг ингээд дуусгаад ирж байгаа нь өөртөө амар тийм нэг бодлын айгуу гоё. Тэгээд юу нэг юм жижиг юм дээр бас юм дуусахгүй хаяад байдаг юугаа амар гайгүй бас болцсон байна гэж би яг сүүлийн үед ингээд харсан шин. Бас нэг эхэлсэн ажлаа бас дуусгадаг болчихжтэй юм гойшгохгүйгээр гэдэг шиг ингээд зөвхөн нэг юм ууланд гарах нэг юм эрүүл мэнд талаасаа биш бусад ингээд байдлаар хүнд амар сайн ингээд гоё нөлөөлт юм байна гэдгийг ер нь өөр дээрээ анзаараад явж байгаа болохоор хүмүүсийг бас ингээ орхон чамаагүй ер нь ингээ болонд гараасаа нэг юм алхдаг. Зүгээр ингээ гудамжинд ингээ тэгшхэн тал дээр алхах өөр дээшээгээ ингэж өксөж тэ нэг юм жоохон чаленжинг алхах ч гэсэн бас ер нь ингээ өөр шүү дээ. Тэгэхээр нэг хүмүүсийг ууланд гараасаа гэж айгу боддог болохоор би нэг юм ууланд гардаг юугаа нилээ хийж байгаа гэх юм уу. Сая нэг бас ууланд гарцсан биш нүгөө юу? Сая амралтын өдрөөрчлөө. Амралтын өдрөөр бол ойрхон ийш тийшээ ингээд булгаагүй үедээ бол ингээд нэг юм богд руу, чингэлтэй рүү, тэрэлж рүү, санзаа руу гэдэг юм ойрхон уул өдрөө бол гараад байгаа. Санзаа чинь уулт санзаач болдог шүү дээ. Нүг хиймэл нурнаасаа хажуудалд нь уул байгаа. Санзаагийн цааш чи юу гэдэг лээ? Чи миний нүг хиймэл нуртай юуг харсан уу? Рилиг үзсэн үү? Чи ер нь үзээгүй л. За үзчихээр чи яри. За би гэс үзээд. Гэс үзэж. Тэр нуурлан очсон нэг рил байгаа. Уулран гарсан рилдэгт орж байгаагүй хаа. Ер нь л 7 хоногт бол зоолтой нэмэл гардаг юм тий. Өнгөрсөн 7 хоногт амар хүйтвэсэн болохоор гараагүй. За энэ 7 хоногт би амарчи гэдэг амарч. Тэгээ голоо. Ер нь бүр 7 хоног бол гардаг юм тий. Тий ер нь нөгөө сая оны дараа нөгөө манай сноуборд зааж байгаа багш маань нөгөө тэмцээнд явж мовцсон байж таарад. Тэгээ би нөгөө бас гайгүй
Манайх айгу удаан амарсан. Тэгээ амралт мөлтөөж тараад ер нь нэлийн гарсан. Тэгээ ер нь 7 хоног болгоо ингээ ойрхон ийш тийш ингээ явчих гэж бодоод байгаа. Ийм бол утаатай Улаанбаатарт гихтээснаас ер нь ингээ ойрхон автобусын суугаад ингээ явчвал ядаж нэг өдөр ч гэсэн тийм цэвэр агаар амсгалаад. Тэгээ би нөгөө нэг юм астмтай болохоор астм ойрхон хөдлөд байгаа. Тэгээ ингээд ойрхон ядаж жоохон агаарт байдаа гэж нь бодоод байгаа. Уулан дээр тэгээд яг оргил дээр нь гараад ер нь хэр утгав? Хэр утчаад боогоо? Ер нь утахгүй шүү дээ. Ер нь нөгөө угаасаа оргил дээр ингээд амар салхитай. Одоо ингээд дандаа өндөр уулнууд чинь дээрээ угаасаа л нөгөө застай мөх застай байгаа шүү дээ. Амар салхитай, застай, шуургатай. Тэгээ тэнд ер нь юм удаан байх ч угаасаа нэг юм юу байхгүй, нөхцөл байхгүй. Тэгээд очоод сайхан нөгөө зураг хөрөг бичлэгээ аваад тэгээд ер нь буцаад ер нь айгу хурдан нэг хөллөрч мөлөрсөн байгаа шүү дээ. Тэнд угаасаа тэгээ удаан байх юм бол ингээд жинтэн даарна угаасаа удаан ингээд зогсоод байж угаасаа чадахгүй. Тийм болохоор ингээд зураг мураг авчаад бичлэгээ авчаал тэгэл нэгэндээ сайхан баяр хүргэж тэрвэрлтжээл тэгэл ер нь буцаал газ бод. Тэгээ нэг гарчаал би яг хүмүүсийн сторинаас л ингээд харахаар гараал юм кофе мофе чанж уугаал тэгчээл ер нь тэрийг уугаал нэг жоохон байж байгаа л тэл боочт юм шиг ба тий. Яг богд уулмууланд бол сайхан кофе мофего чанж уугаал. Өндөр уул руу бол зүгээр зураг авчаал тэгэл газ бодгаар мар ингээл. Тэгтээ богд ч гэсэн яг богд тэр нэг цагаан юм дээр очихоор ч амар ингээд дуу цагаан уу? Тий ингээд хөлөрцөн тий ингээд сийгээд за ингээд удаан байхгүй маа гэд хөлснөөс болоод за би биенийхээ халаалтыг алдахгүйгээ шууд тэгэл буучдаг шүү. Гэхдээ ер нь нөгөө нэг юм хэрвээ амар хит хөлрүүд ах юм бол нөгөө нэг хувцалт нь жоохон буруу ч юм уу эсвэл нөгөө юм хит хөлрөх ёсгүй юм уу? Тийм ёсгүй байхгүй. Тэр чинь нөгөө юм олон давхар одоо жишээ нэг юм наандаж нэг юм 3 давхар ч юм уу 4 давхар хувцас ингээд давхарлж өмсдөг. Тэр чинь бүр хөлрөх юм шүү. Үгүй. Тэнгүүтээ ингээд жоохон хөлрөхгөө ирэнгүүт нөгөө эхний давхаргаас ахуулаад жоохон тайлаад хөсөө жоохон хатаагаад буцаж өмсөөд ингэж явдаг байхгүй юу. Тэгэхгүй яг ингээд багалтсан чигээрээ дэшигээ ингэж гарах юм бол угаасаа амар хөлрөн. Тэгвэл яг ингээд нэвт норно шүү дээ. Тэнгүүт ч амар хэцүү. Нэгт ингээд хувцас чинь ингээд хүнд болчихно. Хоёрт ингээд салхилах юм бол ингээд тэр чинь салхи авах юм бол бараг хатгаад тусаад үгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр нөгөө юм тийм. Харин тийм. Нэрээ тийм энгийн мөртлөө ингээд чухал зөвлөгөөнүүд байна уу? Одоо хүмүүс релиз чи үзэл нэг гараад ийн гэж байгаа шүү дээ. Ер нь тэгээ хувцлалт л байдаг. Яг нэг яг алддаг нэг юм мэддэггүй юм гэх юм. Тэгээ одоо саяны юм л жишээ би бол би дандаа курттэйгээ гараал куртыг нэвт хөлрөөл. Шууд дараал. Ер нь зүгээр би бол байгаагаараа дулаалаа л тэгэл курт хөмсөөл гардаг шүү дээ. Тэнгүүд одоо чинь хамгийн дотор нь өмсөж байгаа нэг юм леер байгаа шүү дээ. Тэр нь бүр юм даун байж болдгоо. Заавал нөгөө юм хөлсний одоо нэг фитнес нөлөөд идэг юм нейлонын нэг юм хөлс хурдан хатдаг тийм материал идэг шүү дээ. Тийм леер байж иж одоо хөлрүүл хурдан хатна гэсэн. Одоо подолхныхоо оронд гэсэн үг үү? Үгүй тий одоо хамгийн наан яг дөнгөж арьсан биен дээрээ тий. Тэгчээ дараа нь гадуур нь нөгөө нэг юм флис цамц байдаг шүү дээ. Тийм цамц өмсдөг. Тэр нь болохоор нөгөө одоо дулааны чинь хадгална гэсэн. Тэгээд тэрний гадуур нь нөгөө юм өдөн сүдэн хүртэг өмснө. Гадуур нь нөгөө нэг юм салхины хамгаалт бас өмснө. Тэгээ яг нөгөө ямар цаг агаарт явж байгаагаас шалтгаална. Гэтэ хамгийн дотор талд нь заавал нөгөө юм хөлс шингээдэг, хурдан хатдаг тийм хувцас. Ер нь нөгөө даван юусэн юм өмсдөг. Тэгэх юм бол чинь орхороо нэгт амар хүнд болчихно. Хоёрт хатдаг байхгүй давуу чинь. Тийм билээ. Тэгээ хайраад идэг. Нарч юм бол. Тэгэхээр энэ өмнөд бас өмнөд ч гэсэн дээр нэг юм тийм найлон байх шүү дээ. Тийм өмнөд. Бандаж ч гэсэн үү? Бандаж ч мэддэггүй. Таныг ямар бандаж өмсдөг мэддэггүй бол. Гэтэ уулнаас буул ирэхээр энэ тий бүх юм бүр ингэ аим норсон байдаг шүү дээ. Тэгээ одоо амьс жишээ нь нөгөө юм ойдлгүй яг юм уулын зориултын амьс байх хэвээр гэдэг ч юм уу. Бас тийм. Чи хамгийн сүүлд хэзээ ууланд гарсан? Өнгөрсөн жил илүү тэрний өмнө жилийн өмнө л хата тийм. Жил биш 2 жилийн өмнө жилөө. 2 жилийн өмнө ууланд гарсан юм уу? Жилийн өмнө юм. Сая би гарсан юм байна. Сая би чинь намар гарсан юм байна. Би бас яг баг намар 100-ны төгсгөл тий яг 100-ны төгсгөлээс авсан юм байна. 8 сарын сүүлд.
Тэг би нөгөө ингээ хүмүүсийг ингээл нөгөө ойрхон ууланд гардаг мардаг гэл нөгөө тэнгуут хаашаа гарсан ингээл тэнгуут дандаа дугуй цагаан гэдэг хэвгүй юу. Дандаа дугуй цагаан руу гарсан тэнгуут надаа нөгөө юм дугуй цагаан ингээд гоё вивтэй бол санагддгүй. Ингээл байхгүй. Ингээд цаашаагаа моднууд л харагдана. Тэгээ тэндээс яг хуу жоохон дээшээ одоо баруун тишээ явах юм бол нөгөө дашин хад гэж байдаг. Тэндээс бол ингээ гоё вивтэй харагдана. Эсвэл нөгөө тишээ явах юм бол харагдана. Тэнгуут хүмүүс ингээд нэг юм дугуй цагаан руу гарчаал ингээд буучингууд надаа ингээд амар бас жоохон ингээд харин санагдаад идэг хэвгүй. Тийм өөр оргил руу гараад бас ингээд амар гоё вив харангаа суувал тэгчнээ гоё вэ. Тэгээд богдуулын ингээд амар олон оргилууд байгаа шүү дээ. Тэгээд тэднийг ингээд хүмүүс нэг сайн мэддэггүй болохоор за мэддгээр нь зүгээр дугуй цагаан руу явъя да гэдэг юм болов гэж бодоод бас шүү дээ. Нэг удаа би яг тэгж гараад за угаас энийг мэдхийн хэмжиндээ жоон цаашаа алахыг гээд цаашаа алтаа байхгүй юу? Тухай биний хүнтэйсэн хамт цаашаа алхаад тэгээ нэлээ алхаж явж байгаа би хаашаа осноо мэдэхгүй байна. Ямар ч тааш аюу гоё тийм харах газартай юм орой байсан. Өнцөг орой гэнэ юу вьютэй газар. Тэгэл за буцъя гээл бусдыг замаараа буцаал яваадсэн чинь дугуй цагаанаа олоогүй. Бүр ингэ төөрөөд тэнцэнэ 5 цаг болсон шүү дээ. Бүр ингэ баг нар жаргахтал жимээсээ гарсан юм уу? Мэдхгүй ингэ юм уцчаа сүлжээгөө. Сүлжээ бүр ингэ цэнэг дуусаад хоёулангийнх нь цэнэг нь дууссан. Тэгээд нэг юм зам дагаалсан модон дээр бас юм ингээ будагтай байдэн штэ. Тэгээ ингээд ирсэн замын чинь ингээд марклцсан. Тэрийг дагаацч тэгээ олоогүй штэ. Тэг бүр хадаар авиж буусан штэ. Чи яг ярьжсэн чи санджлаа. Би тэр хатны амир зөв чулуу нурж унжгана. Тэгээ би тэрнээс хойш тэгээ би цаашаа явахаас айдаг болчихсон штэ. Төөрч үе тэгээд би яг жилийн өмнө зүүн ориглоос хав харахууд тэргэлтэй нүнийг найзтай хамт бууж ирчихсэн шүү дээ. Тэр тэгтээ бүр ингээ хав харахууд. Тий. Тэгээ би тэрийг ингээ утасны цэнийг дуусаад хөлдөөд унтарцсан заяа. Тэг ингээ нөгөө духны гэрэл мэрэл байхгүй. Тэг ингээ хав харахууд яг ингээ модон дундуур. Ингээ зүүн ориглоос ингээ хоёр эмэгтэй хүн ингээ бууж байгаа шүү дээ. 12 сар бүр аим шигтэй. Тэгээ бүр тэгээ тэр яг надаас л олсон юм л та. Тэгээ тэрнээс хойш тэргэл ер нь нэг юм за уул мууланд ингээ гарахгүй гээд тайг маяга баг надаа ингээ өгцөн заяа. Найз нахиж байна. Тэгсэн чинь би ингээ 2 сард найз нь астрал тарихаа явлаа гэсэн чинь чи ямар муухай шартай юм бэ гэдэг. Тэгээ тэр яагаад тэгэж амар харахууд бууж ирсэн гэсэн чинь тэргэл ер нь ингээ ууланд амар манай найз амар ингээ гарах дуртай байсан. Тэгээ би ингээд хамт гардаг байсан амралтын өдрөөр. Тэгээ нэг амралтын өдөр ингээл өдөр 11 мөгийн үед ч үлээ надруу ингээд хамт ууланд гарах уу гэл тэгэхээр нөө за тэгээ гэл найз нь удахгүй гэрээсээ гарлаа гэж хэлээд би 1 мэг 2 болж байхад ингээд гэрээсээ ингээ гарах гэсэн чинь миний уулын гутал байдгүй. Тэгээд яана найз нь ажил дээр гутлаа орхичжээ. Ажлаар орж гутлаа авчаа тэгээ очие гэд тэгээ ажиллаар ороод гутлаа аваад тэгээ очисон чинь 3 цаг болдог байхгүй. Тэгээ өвлийн 3 цаг чи ер нь ингээд нар нэлээд бууцсан. Тэгээд тэргэл манай найз очисон чинь ингээд жоох ууртай. Одоо угаасаа гарна марна гэж худлаа юм биш үү дээ гэл над руу уурлаад хань би ингээд жоох айсандаа хойлоо зүү оргил руу ингээд гэс гарчаал тэгэл гэс боод ирэмэр ирсч цаа гэд тэгээ ингээ оргил дээр нь гарсан чинь яг ингээл нар ингээл жаргаж байгаа байхгүй. Тэгэл одоо буу зэгээ буу гэл тэгээ бууж исэн чинь харанхуу болол тэг бүр ингээ нөө юм ардуур нэг юм нохой мохойч аваад байгаа мэдгүй ингээл юм дуграал заяа. Тэгэл ингээл тэргэл ингээд төрүүлэл ингээ явчихгоо тэрглээ гэл би хонь ойрлоо заяа. Бүр амар айгаад байгаа штэ хав харахгүй. Ядаж нэг юм духны гэрэл мэрэл байвал ингээ арай гэрэл гээдээд гэсэн чи ямар ч гэрэл авахгүй. Тэг ингээд арай хав харахууд ингээ модон дотроос ингээ хоёр эмэгтэй хүн ингээ ирсэн чинь тэнд бүр ингээд ямар ч хүн байхгүй болцсон байсан. За угаас тэг харахууд хинж байх втэ. Тэгээ 12 сар шүү дээ. Тэгээ амар айгаад тэрнээс хойш ер нь жоохон нэг юм айдтай байж байгаа. Тэгэл за ер нь явнаа. Тэгэл тэргэл наа юм шартай. Тэгэж айж бууж ирчээд энд хайхаал тэ. Би үл амьдралаа тэгэж харанхуугаар бууж үзээгүй. Уул гарч үзээв. Амарс осгож. Дээрээс нь хоёр эмэгтэй юу. Гэтэ ер нь уулын зарим клубүүд шүний алхалт малхалт гэж хийд шít бүгд бол руу. Гэтэ мэдээж гэрэл мэрэлтэй гардаг үйл үү. Тийм тухны гэрэл мэрэлтэй. Тэгээд олуулаа. Тийм. Тэгж хоёулахна гэрэлгүй биш. Харин тийм тэр жоохон амарсан. Тийм. Тэг шүн гарсан гэсэн чинь сая яг манай нэг найзын бас нэг охин амар тийм нэг юм шүн юм марафонд гүйснэ нэг санаанд орчлоо.
бүр тэгтээ ингээд 44 км лөө 42 км. Нөгөө юунд болоод идэг үү? Хөвсгөлд болоод идэг. Тэр хөвсгөлд ш. Тэр нөгөө нэг юу сая өнгөрсөн жил нөгөө би Англи яваад тэг Англи хамт явсан. Монгол хүн байхгүй юу? Тэгээд тэгээ өөрөө юм болохоор юм нөгөө ийм ингээд одоо далаа яд штэ. Далаа юм хажууд юм их цавцлууд байгаа штэ. Хавцал дагаж юм шүн ингээд шүн орой 12-оос эхлээд өглөөний 7 хүртэл. Тэгээ тийм 42 км-ээр ингээд явсан гэсэн. Тэр бүр амар хэцүү байсан гэсэн. Тэг чи ямар байсан ингээд гэсэн чи найз мөр ингээд бүр яах гэж явбаа л гэж амар хүцэн тэгэл би уйлаа л яваад байсан. Яг би уйлаа л яваад байсан ингээд бол ингээд нэг бүлэгтэй болцсон. Бүлгээсээ тэр ингээд бүлгээсээ ингээд тасарчин бол ингээд харанхууд би хааш явж байгааг мэдэхгүй ингээд жоохон ман зантай айгу амар байсан ингээд тэг бүлгийнх нь нөхдүүд жоохон айгу бас ярина айгу мундаг жоохон хурдан явдаг нөхдүүд тэг бүлэг нь ингээд алга болчих гээд тэг тэднийх араас ингээд жоохон хөөгөөд тэгээд ингээд жоохон хальт бороо орж мороод тэг өвдгөд тэгэл ер нь ингээд даарж мараал тэгэл ингээд уйлаал тэг 7 хоног алхаагүй гэсэн чинь нөхөр тэг 7 хоног алхаагүй тэг ер нь бол ингээд жоохон ойр зургийн л одоо хүмүүсэндээ гарчил. Угаасаа хөлн амар өцгсөн та. Яа. Тэгсэн мөртлөөд яг тим юмд явахгүй бараг 200 паунд гэсэн ч лээ. Тэгээд энэ жаа нөгөө одоо яг нөгөө улаан загалал маань нийгэмлэг гэж ядсан шүү дээ. Нэг тийм одоо хүүхдүүдийн төлөөл тийм гүйлт гэж байгаа байхгүй марафон. Өөрөө мөнгө өгөө тэр мөнгө нь болохоор ингээд одоо тэр нөгөө Африкийн хүүхдүүдэд ингээд хандивлагддаг. Тэгэл жишээ бас айгу сайн хийх гэж юмсан байх. Хүүхдүүдийн төлөө сайн өөрийгөө зовоож тэгсэн үнэхээр хэцүү байсан л гэсэн шүү. Хөөрхий. Гэхдээ ер нь хүн тэгэл бас ингэ тийм нэг жоохон хэцүү юмтай нүүр тулах чинь тэгээд бас их зүгээр юм шүү те. Тэрнээсээс өөрөө гоё ч байх. Тэгэл юм сураал. Одоо сая нөгөө түрүүний цэгээсэн шиг тэгэл тэсвэр хатуужилтаа болол те ер нь юмд одоо жоохон амархан бууж өгдөггүй болдог ч юм уу те жоохон шийдвэр гаргалттай үнэнч байдаг болж болол надаа ингэ сонсох тусам л ер нь айгүй ашигтай л сонсогдоод байна л да. Ашигтай гэхээр юу тийм энэ одоо хүн ингэж ашиг ашигтай л та ашигтай гэсэн лөө хүн айгүй хэрэгтэй гэх юм уу те ер нь сэтгэл зүйн хувьд ч гэсэн айгүй жоохон хүчрэхэг болох юм шүү. Би ч одоо гоё ирүүлжин тэгэл сэтгэл зүйн хувьд ч гэсэн айгу мундаг болоод надад сонсогдлоо. Шантрахгүй гомдлохгүй болсон гэдэг нь бол надаас аюугаа сонсогдсон. Тийм надад ч гэсэн ер нь бол яг сонсоод байсан. Надаас яг хичээлэл миний бас зарим асуудал шийдэгдэх юм шиг санагдав. Би бас амралт ууссан өмнө гармаар сагдчихлаа. Гэтэ дуу цагаан руу дуугаа цагаанаар гоо. Уусаа энэ үгийг үзэх юм бол өөр ингээ гарч байгаа юм байгаа штэ. ойрхон. Баруун маруу ориулж ойрхон яг дугуй цагаан ч бас хөрх ингэ налуу мөртлөө айгүй хөрхөн их явуулдаг штэ. Баруун ч айгүй ойрхон. Гэтэ цаашаага ингээ айгүй хөрхөн юм харагддаг. Баруун юу гэсэн бэ? Баруун цагаан. Баруун оргил. Тийм. Окей. Тэр нас энэ гоё үзэмж идэр гоё те. Тийм цаашаага ер нь дугуй цагааныг бодвол гоё вивтэй. Окей. Энд харилыг үзэж байна та. Ер нь жоохон гоё. Тэм үзэмжтэй газар л бол гарвал ядаж дээр нь гарчаад ингээд гэд нэг юм хараад суухад ч гэсэн те вишүүл гоё тийм шүү дээ. Тэгээ ер нь ингээ ганцаараа ийш тийш ингээ яваад тахаар ер нь бас яг ганцаараа ийш тийш яваад айгуу сурчдаг юм байна. Тэгээ ер нь нэг юм өмнө нь ингээл нэг юм уул мууланд гарч марах ч юм уу ямар нэг одоо нэг фитнест явлаа гэхэд ингээл юм хань татаалагддаг шүү дээ. Тийм. Хамт фитнест явах, хамт тэнхүү бүр нөр найзуудаараа нийлж хөдөө яваа юм аа ч юм нэг юм хань татаа тэгээ тэр нь фейлдчихэнгүүт ингээ яваа болж мэлч. Тэгэнгүүт одоо нэг юм ийш тийшээ ганцаараа ингээ зүгээр яваад байхаар бүгдийг ингээ аягүй сайн ганцаараа игээ сурчдаг юм байна. За ингээ тийшээ автобус за тэдний 26 цаг явах юм байна. За автобус 26 цаг. Тэгээд нөгөө юу үлгэрөө 26 цаг явд юм биш. Тэгээд за ингээ хаан судлах уу? За энэ судлах ч гэдэг гэж. Тий. Ёо. Тэгээд 26 цаг яг ингээд автобусанд яг ингээд нуруу бүкс ингээ хавцаа ингээ бууж байгаа хгүй. Тэгээд яг сайхан ингээ нөгөө хөдөр тоглолт хоорондоо баг ингээ найзууд болох нь болоод ингээ сайхан бууж байгаа юм л да. Гэтэ ер нь нэг юм атлист ингээ бүх одоо нэг юм ийш тийшээ алхсан ч аялсан ч нэг юм бүх юмд айгуу гоё юм ганцаараа бүгдийг сайхан хийгээд сурцсан байдгийн байна. Нэг юм хань татахгүйгээр гэж юу нэг боддоо шүү дээ. Тэгэл хүмүүс ингээл хамт явах юм уу гэдэг тэгэхгүй. За би өөрөө ер нь явчихсан даа гэх. Тэгтээ
яг хөө чи ганцаар явдаг л та. Тэр нь гоё байдаг л та тий. Зүгээр би яг хөө хай рилин үзэхээр хүнтэй хамт явахыг муухай гээгүүлдэ зүгээр хүнээс хамаарахгүйгээр өөрөө шийдээд өөрөө яваа сурсан байна гэдэг чинь бас юу нэг хэрэгтэй. Тий яг хөө би зөв ганц нэг юм ботсон юм хэлж л та. За л. Тий тийч ингээ ганцаараа яваад байгаа штэ. Тий эмхтэн ганцаараа ингээ жоохон холмол явангууд би ч тэгж боддог байхгүй. Жоохон аюултай биш үү гээд. Аюултай. Чи тэгвэл яг бас тэгээ бүгдийг бодоод л угаасаа явж байгаа шүү дээ. Ер нь одоо чамд одоо ингээд аяллууд ч юм уу те ганцаараа гарч байгаа тийм жоохон ер бусын ч байх уу тийм нормал биш юм тохиолдож ирсэн үү? Тэ юу гинт яг газараас амир сонсож байгаагүй дуу муу гарч бараал. Би нөгөө би басмасаа гэдэг шууд энэ нөгөө подкаст нүрчлэл шүн дунд яриа болоод байгаа юм тий. Гариг хүн харсан уу? Уулын тав гарсан аа. Ер нь нөгөө юу эндээс нөгөө ганцаараа ингэж явангуудаа очоод хүмүүстэй нөгөө авиралтын хүмүүстэй нийлж мэлээд ингээ явцдаг. Эсвэл зүгээр танихгүй хүмүүстэй нийлээд ингээ ганцаараа явцдаг. Эсвэл яг ганцаараа нэг амар хол явдгүй юм. Өсрэл нэг юм тэрэлж мэрэлж рүү. Тэгтээ яг ингээ замдаа хүмүүс ингээ нэг юм автобуснд хүнтэй ингээ танилцаал нэг юм би яг нэг амар гайгүй яриа болохоор та тийш явж байгаа мó би ийш явж байгаа та ер нь ингээ юу идэм бэ ингээ ер нь ингээ яриа мэрсэн ингээ найзлж мэзлээ явчихдаг байхгүй ингээ юм хөшинж бай залууч бай тэгэл юм жоохон хөвгтж бай мэдгүй нэг мэрэгтэй ч эмэгтэй ч ер нь ингээ нэг юм надаа ингээ зам нийлж магадгүй юм шиг байна да тийш явж байгаа юм шиг байна да гэж ингээ бодонгуудаа ер нь ингээ хааш явж байгаа яс ингээ яриа авчдаг болохоор ингээ айгүй олон таньдаг хүмүүстэй болсон. Тэгээд бусдаа нэг тийм амар айгаад дахаар нэг юм юр бусын хар гаргийн юм бол нэг тааралдж байгаагүй. Би харин энэ бог дуулан дээр нэг сони юм болчихсон шүү дээ. Тэгсэн чи уусаал тийм юм шиг байлээ л дээ. Би зүгээр фаны юм ярьж байгаа санагдав. Гүй нэг фан юм шиг би зүгээр нэг 100 зүгээр хальц ой модон донд ормоор өсөхгүй. Тэр чи ажил орохоос өмнө байсан. Амар хийцүү үедээ. Би одоо юу хийгөө гэж бодож бодлоо. Би амьдралтаа ямар ч зориглохгүй байна гэл тээ. Тэгээ зүгээр л очоод нэг юм амьтан хоолно гэдэг нэг юм бах борцог авцсан. Тэгэл нэг юм модон дээр очоод борцоо ингээл ойрхон ингээл жоохон үүрүүлэл байжсэн чинь баахан шуу муу хэрэм бүр яг бууж ирээд яг тэр хажуудээсэн борцыг идээдсэн шүү дээ. Бүр ингээ миний бүр гарнаас авсан гэдэг. Тэгэхээр би вау гэдэг. Хэрэмээ. Тийм. Нэг бог дуулын юм бак томхаар хэрмэнэд шүү дээ. Оо наачаал үнэхээр ер бус юм байна. Гэхдээ би гайхс ч та нар чи юм зэглэг амьд биш юм уу гэ тэ наад айхгүй юм уу гэсэн чинь ердөө юм шиг байл угаасаа л тэд нар ингээд хоол идээд айгүй сурцсан байт юм. Тийм байлээ. Ер нь бол гэл Google явчихдаг шүү дээ. Би яг юм бодоод гэсэн чинь бүр яг модноос ингэж нэг хэрэм бүр яг мод налцсан байсан байхгүй. Налцсан. Дээрээс нэг хэрэм бүр ладаг бууж ирж шүү дээ. Миний яг борцоор юм. Тэгээ би хараад юу ийм бэт юм гэдэг. Миний өг тэр би тэгтээ яг нэг ганцаараа гэснээр саяхан нэг найзтайгаа уулзж байгаа их сургуулийн найзтай уулзчаад тэгсэн чинь манай их сургуулийн найз би нэрээ түрүү жил хүний аим авраад гэдэггүй. Өө тэгэд юу болсон яасан гэдгсэн чинь нөгөө айгүй олуулаа ингээ 3 4 тэр манай найз ганцаараа ч биш л те. Айгүй олуулаа ингээ бараг 10 20лаа. Ингээд айгүй олон машинтай нөгөө 9-ийн халуун ашаа гэж ядсан шүү дээ. Им нэлээд хөдөө одоо бас жоохон хэцүү замаар явчихдаг том машинтай. Тэгээ мань хүмүүс ингээд тэнцээ очоод тэгээд халуун ашаанд ороо тэгээ сайхан ингээд 1-2 хоног хончоод тэгээ буцчихсан гэж байхгүй юу. Тэг яг буцаа тийм эвгүй замаар явчихсан чи. Яг буцаа явчихсан чи хинч байхгүй тийм тал замд ингээд нэг уулын юм эвгүй зам дээр нэг юм одоо жимнитэй залуу ингээд машин ингээд замын хажуудашаа гараад жоохон унцаа. Тэгэд нөгөө машин ингээд жоохон асч масахгүй. Тэгэд машинаа ингээд асаах гад өөр ингээд юмнуудаа оролдож жагаад баг ингээд гар нь хөлдөхгүй. Тэг өөрөө ер нь хөлдөж өгөхгүй байжсэн гэсэн. Нилээн хэцүү болсон тэр ч одоо хүн амьтан байнга явдаг зам биш учраас. Тэгээд айгүй нөгөө азар одоо хамт явж исэн хүмүүс нь бөөндөө туслаад тэр нөгөө машины чирээд яг зам руу оруулж өгөө. Тэгээд зам одоо машиныхаа юм минь хараад одоо янзлах юм янзалж өгөөд машитрийн гайг басааж өгөөд тэг явсан гэж аахгүй. Тэг юун залуу юм бэ гэсэн чи угаасаа бас ингээд тийм ганцаархнаа ингээд одоо аялал өдр хийгээд одоо аялсан газар ингээд тийм нөгөө нэг юм дрон өдрээр бичлэг хийдэг тийм залуу байж тараад тэгээ ер нь ийш тийш ингээд ганцаар явчихдаг. Тэгээ мань хүнтэй бол тэгэл одоо нөхдүүд ер нь бол таараагүй бол
тэг мань хүн бол ер нь бол нэлээ эвгүүтгэрээс байгаа байхгүй. Тэр чинь яг өөр хавьд ингээд юм суурьшлын бүс байхгүй. Тийм болсон гэсэн. Тэгэхээр бас ер нь ганцаараа тийм жоохон машинтай явж аваад одоо хээр газар одоо машин жоохон асуудал үүсвэл тэр бол хөлтгөр байгаа байхгүй. Амар л юм байна. Тийм байна. За тэр бас айгу боломжтой л сайн бэлтгэлтэй ядаж нэг хүнтэй байхгүй л. Тэр залуу бол айгу аттай л таарсан байгаа байхгүй. Тийм шүү дээ. Just. Тийм болдог гэсэн. За цэцгээ тэгээд ер нь хэлмээр байгаа юм байна уу? Сонсож байгаа хүмүүст. Гүй яах тэгээд амар хөгшүүл шиг ярьчлаа гэхгүй. Нэг амар хүүхдүүдтэй сургаал айлтгах чаа шиг л. Гүй яах миний хүүхдэд тэгээд тэгээ яг хүмүүсийг айгүй гоё юмд юм цаг зав гаргаж өөрөө нэг юм жижигэн чулуу activity хийдэг байгаасай л гэж юу нэг өгсдөө. Цаг байхгүй, цаг зав байхгүй гэдгээр нэг юм одоо шалтгаалхан цаашаа нэг юм гэдэг юм шалтгаанаас олж одоо нэг юм дурсамжгүй те нэг юм юу ч одоо ямар ч юм хобби сонирхолгүй бити байгаасай. Ер нь ингээд нэг юм би яг тэгэж боддоо шүү дээ ингээд хүн ер нь ингээ хизээч ер нь ингээ өвчж ер нь магадгүй шүү дээ. Ер нь ингээд баг яг муухагаар ярьж байгаа. Гэтэ ингээд баг ингээл эндээс гараад би машин дайруулаач хүчиж магадгүй. Эсвэл ингээд мэдгүй ямар нэгэн байдлаар хинч хизээч хүж магадгүй. Хинч тааж мэдэхгүй болохоор нэг юм амьд цэрүүн дөрөв мөчн ажиллаж байгаа дээрээ ер нь айгуу гоё турсамж бүтээж амьдрасай л гэж ер нь бүгдийг хүсдэг дээ. За баярлалаа. Нэрэл яг хүн болгоно л хийгээсэй л гэж хүсэж шүү. За тэгээд Орсонд баярлалаа цэцгээ. Манай Орсонд баярлалаа. 26 оны маань анхны зочноор ингээд бид нар комбак хийж байгаамаа. Хийгээгүй ямар удаж чам тэгээд анхны зочин болсон баярлалаа. За тэгээд баяртай сонсогчдоо Эверест гарахт амжилт хүсье. Тийм. Хичээх болно. Элберсийн рилээр уулзцаа. Элберсийн рилээр уулзцаа. За бай. За баяртай. Баяртай.